За сайн байцгаана үзэгчдээ Magda Friends podcast-ийн 15.5 дугаар эхлүүлээ болсон байна. 15 version 15 би 2 эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт тулгаа. Гана Зайка 3 байна. За тэгээд дугаар эхлэхээс өмнө цэргийн баяр болоод өнгөрсөн те. Тэгээд Монголын бүх цэрэг хүчний албан хаагчд болон монгол эрчүүдтэй баярын мэнд хүргье. бүгдэнд баярын мэнд. Бүгд компьютер ч ямар нэгэн байдлаар буурж үзсэн л шүү дээ. Монголчуудаас баярын мэнд хүргье гэж. PUBG ч юм уу юу ч үгүй нэг юм тоглож илээсэн байж дараа. За тэгээд бас нөгөө одоо манай үүсгэн байгуулагч Канада Унгарчуудын саксны тэмцээнд бас авраг болсонд нь баяр хүргье. За тийм байна. За тэгээд энэ 7 хоног бол маш гоё. Формула 1-ийн хувьд бол хүлээсэн өдөр ирсэн тий. Удаан хүлээсэн эцэст нэг юм. Йоо, Season эхэлж Австралийн Гран При болоод өнгөрсөн байгаа. Бид гурван хувьд бол өглөө болсон. Монголд бол байгаа үзэгчд маань гоё цаг таарсан баха тий. Өдрийн цагаар тий. 3 билүү. Үлээ. 12. Хойно байгаа шүү дээ. За тэгээ үр дүн бол ойлгомж. Одоо манайхаа үзэж байгаа хүмүүс угаасаа үр дүнтэйгээ танилцсан байгаа тий. За та хоёрын минь хувьд уралдаанаа яаж үзв, ямар хөө сэтгэлдээ үзв гэдэг тал дээр эхлэх үү. Квалиг бол нойрон донд өгдсөн. 6 цагт ингээл нэг хараал юу ч юу тэгээд ингээд Q2 руу орсон. Би энэ Q2-ыг ерөөсөө үзэж чадаагүй шүү дээ. Дунд нь ингэчээ нэг басаад ирсэн ч өгсөн. Нэг тиймэрхүү басаа. Тэгээд тэрнээс болоод за ер нь уралдаан ажилласан яг нэг хүмсэн сэрж агаад нөхөд юу ч сонсохгүй гэж яагаад шууд юу үзье нөхөж үзьегээд. Би бас нэг сэрчил дандаа уцаа хардаг. Тэгээд яг нэг уралдаантай өдөр харах гэсэн. За. Спойлер гэж яг уцаа ингэчил за. Би ярсанд хоолнд чимний юу ингэ тавиад гэж. Тэгвэл яг ингэ гарч ирээд байгаа чинь. Байнга ингэ харсаар байгаа нөө. Тэгвэл одоо бүх юм чинь ямар нэгэн байдлаар формулаг юм ингэ гарч ирээд байгаа юм чинь. Хэцүү. Тэгвэл юу яачих вэ? Квалигаас эхэлч тээ. За квалигийн зүгээр л юугаар хамгийн одоо ярианы сэдв болохоор хэдийн юм. Одоо Q3 дээр хасагдсан хүмүүс Q1 рүү огцсон орж ирсэн одоо сайн мэдээнүүд сайн муу мэдээ гэж шууд ирч тээ. Тэгээд Q3 дээр юу Лосон Антонелли Хүлкенберг тэгээд хаасын хоёр гарсан. Хиний бүр Gearbox одоо Корop нь ажиллаагүй. Бермэний ясалтаас тийм. Тэгээд Лосон болохоор бүр цаг хийж чадлаггүй замаас гараад байж байгаа. Тэгээд фитнес гэстэй. Тий. Энэ тал дээр Red Bull юу гэж дэмжиж. Ямарс мэддэг авлаараагүй Лосны талаар бол ер нь бол бүгд их муу амтаа шүү дээ. Өгүүдийг бос багууд ер нь шоолонгоо та нарын чекгоор хэлцээ. Тий яасан нэг зураг байсан шүү дээ. Нөө чек хинтер бүгд ингэсэн. Наашилаа. Дээрээс нь игнэн нэгтэй гэдэг. Максийн оршилгын газар. Максийн нөгөө хэдсэн хүмүүс. Тийм болсон. Мэрдсэн чинь бас нэг юу асан бэлээ. Шумахер өрхийн жил ингээд ихний юун дээр юу яаж чадаагүй ингээд аут болж ирсэн. Зөндөө байт юм лээ. Том чудаас гэх юм бол Майкл Шумахер хүртэл анхны юугээ Жижигхэн уралдаан дээр биш үү? Тий. Уралдаан. Тэгээ ерөнхийд нэг тийм бас нэг гарч ирсэн гэж юу? Санаа зовлтгүй шүү. Стимэс тий. За тийм байдаг юм бэлээ. Антонелли ч болохоор доотлон шалан гимтсэн шүү дээ. Тэгээ цаг хийж тагөөд өөр бэртэйч юм шүү дээ. Тий, өөрөө бэртэйч. Шалаа хэлсэн юм шүү дээ. Тэгээд эхний замаас гарахтаа тэгээд хоёр дахьтаа хурдан тойрч даагүй. Машин сайн ажиллаагүй.
А тухайн үед бол би яг одоо ингээд бодохоор нэлээ юм ажиллаг гэж бодоод байх. Тухайн үед бол би за энэ ч бас суг юм байна. Яг Лоос энэ хоёр гэж жижи. Анханаас ингээд нэг хүлээлт юм биш үү? За ингээд шинкод ер нь л нэлээд балаг тарих бах та гэж. За эхнээсээ гарч ин даа гэж ингэсэн. Би бол бодоод Red Bull, Mercedes хоёр нөгөө рукинуудаас хамгийн сайн хоёр багийн рук юм байж байгаа царай ингээл дотроо ингээл мажуумл залээ ийм л юмнууд байсан шүү дээ. Залуу молоо гэдсэн гэх. Гэсэн яг үндэ оролтон дээр өөр идэж байна. Тэ. Миний амиг тагилсан гэж. Би бас юу гэж сонссон нь Лосон чинь пресер өнө дунд хуруу гаргаж маргаар дамлцаад тийм. Тэгээд комч юм бэж ч одоо хогчин. Тэгж байсан. Тэгээ өөрөө жоохон бас пэдэлтэй дээ. За би өөрөө дотроо болчихно л гэж бододсон шан тий. Рейсинг бол нэрэ жолоодоход амархан машин байсан шиг байна тий. Тэгээ бас намаа ч мунжил гацсан нөө. Яг Red Bull цуусан чинь ч өөр хорвоо ертөнцөө шүү. Би бас тэгж боддоо шүү дээ. Red Bull угаасаа машинаа нэг хүндэл зориулждаг. Хоёр төгсөгч нь тэрэнд нь дасах шүү. Сурах хэрэгтэй юу? Тэр машин угаасаа нөгөө сайжруулдаг процесс ч юм байл шүү дээ. Эхлээд нөгөө компьютероор симуляшн хийгээд тэгээд wind tunnel руу оруулаад тэр датагаа дахиад симуляц оруулаад тэгмүүд компьютер чинь машин жолоодох хэцүү юу гэсэн юм байхгүй шүү дээ, хүн биш учраас. Тэгэл бүр хамгийн оптималаар нь одоо ингээд бодлого математик бодвол за ийм машин бол энэ замыг хамгийн хурдан тойрно юм гаргаж өгдөг. Тэгээд тэрийг чамаа гарыгээд. Тэгээ симуляшнд оруулаад жолоосноо барьж үзээд энэ чинь бүр жолоодох аргагүй хэцүү машин байна гэдэг. Тэгээ буцаад тэр хоёрын хооронд ингээд жоохон ингээд тохируулсаар хагаад жоохон хурд хасагдаад хамгийн хурднаасаа жоохон хасагдаад гэхдээ хүн жолоодоход арай амархан болгоод дундын цэглэл болт юм л л. Тэнгүүд Максийн хувьд тэр компьютертэй ингээд хитрхи ойрхон ингээд айгүй хэцүү машин жолоодоод. Тэгээ Red Bull бол тэр машин хурдан байх нь чухал болохоос тэгээ Макс жолоодож чадах нь чухал болохоос тэгээд тэр хоёр арай наанд авцчихад байхгүй. Хоёрд жолоодчийн хувьд бол яг тэр хэцүү зүйл нь очиж чадахгүй. Би бол тэгж бодоод байгаа. Тэр альбом босс яг нэг подкаст нэр гоё тайлбарлаж байлаа. Тий. Нэг нөгөө зөвд. Яг нүүн тестэн дээр нэг инженер нь итгэсэн мэт башаагээд яг нэг тулгаа яриад энэ жил машиныхаа сетапны нөө диапазон буюу өөрчлөх боломжит тэр юуг нь арай өргөн болгож өгсөн гэдэг. Яг Макс энэ дээр авчиж байгаа хөөх. Энэ хооронд нэг тоглолт тэгээд нөгөө л яг энэ дотор чадахгүй дандаа хитрээд. Тэгэл яг энэ тоглолт хийх боломжийг нь бас нэмсэн юм шиг. Яг энэ дээр яг ингэж юу гарч байгаа хаа. Тайлбарлаад тий. Тэгээ альбом юу гэсэн нөгөө нэг маусны sensitivity, counter тоглолтын sensitivity, Максыг бол ингээд тулгцсан юм шиг ингээд маус жоох хөдөлгөхөд ингээд нисээд тийм байдаг. Би ч гэсэн сенс өндөртэй тоглолдог. Гэхдээ би надад ирсэн сенс бол амар өндөр байсан. Би бол чадахгүйсэн гэдэг. Тийм байлээ. За зөрүүлээд амжилт гаргасан, quality дээр амжилт гаргасан одоо хэдэн зүрх racing bus одоо жолоодоход амархан мөртлөө одоо хурдан болж орж ирсэн үү? Цунада амар альбом. Цунада нисэл ороод ирсэн. Бүр хинч бодоогүй хаад. Тий. Яг нэг хэлбүтээ амаг ялгаж байгаа юм шиг тий. Яасан бэ? За одоо лоос нэг тийм зураг байсан нэг яг quality-гийн дараа ингээд Цунада 1-т, Max 2-т хажаар тэгээд лоос нэс шүү дээ. Тэгсэн чинь ингээд Цунада би одоо багийн лидер гэж шүү дээ. Натруу хар look at me now гэдэг. Тэгээд Цунадаг бүр Red Bull disrespect хийгээд тэгээд нөгөө юу н broadcaster хүртэл disrespect хийгээд нөгөө нэг сүүлийн тойргийн тэр нь харуулаагүй шүү дээ. Тэгээд сүүл нөгөө нэг хамгийн сүүлийн машин орж ирээл тэгээд нөгөө нэг celebration юм руу ордон шүү дээ. Тэгсэн чинь зам дээрээс хамгийн сүүлийн машин Цунада байгаад тэгээд Цунадагийн цаг угаасаа сайн цаг хийхгүй гэж бодсон юм уу? Эсвэл тэр цаг тоолдог систем нь алдаа гаргасан юм уу? Шууд Цунада орж ирээгүй байхад уг нь бүх машиныг лайнаар оруулаад цаг нь тэд орлоо за ингээд дууслаа гэдэг нь шүү дээ. Цунада орж ирээгүй байхад за ингээд Норрист баяр хүргэе мөргөө шууд баярлалаа болсны явуулсан. Тий, тэгээд нөгөө радио мессеж гаргаад P1 баяр хүргэе мөргөө гэдэг ингээд нөгөө жолооч уртлын камераар хелметийг харуулад яваад гэсэн. Тэгсэн чинь бүр сүлт нь тэр пак гэж Цунада дэш өсөрч гарч ирэл. Үу. Бас юу гоёсан. Williams гоёсан. Хоёулаа Q1 рүү ороод. Тий. Гурлаа юу? Тий Q3 руу. Түрүүн бас байна шээ.
тэрэн шиг нөгөө яг нөгөө тестнерс хийлээдсэн. Бас Red Bull юм билүү. Биш Stella яриадсэн шүү дээ тий. Williams-ийн жил топ 4 5 өрсөлдөхөр харагдчихлаа. Тэгэл яг тонк ороод ваа нэрээ амар. Харин тийм нөгөө тест дээр бодоогүй хурдан цаг хийгээд би тэгэхээр за энэ хурдны хийгээд нэг ивент итгэмжтэй татах гэдэг. Зүгээр нэг заримдаа тэгдэг шнэ нэг муу багад нэг гинт нэг дээгүүр гараад нэг хөнгөн бензингүй явж яваа тэгээд нэг Монголын нэг марафон гөөгч нэг хаахад штэ байж заавал нэг урдуур нэг хэсэг орж ирдэ нэг марафон эхлээлсээр эхлээл шууд нэгт гараал нэг хэдэн километр дээр зургатаар ингээд Монголын нэрээр гаргаж байгаа. Тэгээд хойш очдөг штэ. Тийм болоод нэг чадахгүй Williams-ийг. Тэгсэн чи харин үгүй л эсвэл л жогоосоо л урдаа байсан. Бага байдлаа. Уучлаарай Williams. I was not familiar with your game гэдэг нэг тийм уучлалын хуудсад штэ. За чамаагийн сайн гэж мэдлгүй ингээд их яач та гэдэг жоохон disrespect хийж уучлаарай гэдэг. Тийм басан байлаа. За тэгээд иймэрхүү quali болж өнгөрөөд уралдаан дээр бороо орсон. Бороо ч нэгт бас уусаа орох нь ойлгомжтой. Ер нь л оролдоо бороо орох юм биш үү гэдэг. Тэг яг Ferrari гэж нэг за наад бол ч угаасаа бороондоо тааруулж нэх хурдлааг. Борооныхаа юу сэтам хийгээд bijсэн. Тэгж мэгцсэн шүү дээ. Нэг downforce equal top speed нь удаан болцсон те. Тэгээ quality да жоох юм. Тэгтээ маргааш биднийг хараараа гэсэн. Тэгсэн яхаа тэгэл. За яг дүүгээр. За юунаас их яриаг тийм. Уралдаанаа төрүүлсэн багасаа яриад явдаг те. Үнээсээ. За Norris. Lando Norris удирдлагын эхний төрүүгээ авсан. Тэл төгс. Ер нь л те. Тэл төгсөж хэлэх болохоор авсан мэт ер нь л тэгсэн. Уралдаан дууссан дараа тэр харсан чинь уралдааны дундуур нэг алдаа гаргахтаа шалаа эвдсэн байсан гэдэг. Тэгсэн байсан. Тэгтээ шалны эвдэр хийж гисэн тэгээд. Тасархаа бараг. Бас менеж хийгээд яваад ирсэн. Тэгээ сүүл рүүгээ жоохон Макстэй жоохон ойртоод анмад үзсэн шүү дээ. Сүүлд яг ойртсон. Макс аас нэг үстээрээс орсон юм шүү дээ. Тэ нилээ ойртсон. Тэр нь бас тэгвэл тэр шалнаас болсон юм шүү дээ. Би болохоор тэрийг юу гэж бодсон нэг бороонд байгаа Red Bull бороонд явж байгаа McLaren-ы хурд ер нь жоохон ойролцоо. Тэгээ зам жоохон хатаад эхэлсэн шүү дээ. Хөөрэ болоод эхэлсэн чинь дахиад зайгаа доол тээ. Тэрнээс гадна тэгвэл бас ёроол нь эвдэлтэй л байсан. Тэр нэг уралдаа явж байхдаа хин хоёр яриадсан нь хөтлөгч. McLaren хин хоёр яг эргэлтэн дээр дууг нь харуулад Red Bull-ын дууг ингээд илгэцсэн тийм шүү дээ. Бүр ингээд барзаацсан байхгүй юу? Тэгэл энэ дээр хүртэл амар ялгаатай нойтон зам дээр хүртэл амар дуу идчихэв. Дууны менежмент хийгдэн. Тий. Харин тэр уусаа McLaren тэр яг яриадсан. Тэр дээдлийнхаа юг өөрчилсөн гээд тэр агаар ордгийг өөрчлөөд динамикын сайжирсан. Тэгээ уртлынхан тэр нэг юу нэг анти-дайодрих нэг тэр багассан. Тэгээд тэр шинжилгүүд нь л бол дугуугаа багаатай багтаа. Тэгээ машин бол өнөхөр хурдан байна. Quality дээр харагдсан. Нөгөө дуу гэснээс нөгөө юу яриад тест. Дуугаар нуугаад байсан. Тий. Тэгээс тэ. Нөгөө тормосны гэх юм те. Тормосны одоо наклаад одоо дискүүр халаад юм гэх юм уу те. Тэрийг нөгөө нэг тест местрийг айгу нуугаад байсан. Тэгсэн чинь сайн нөгөө уралдааны юугаар ингээд мэдээж тайлал ингээд харагдаад зураг нь гарсан чинь дууныхан орж байгаа одоо нэг салхи брейк торнсон дээр халаад эргээгээ тэр халсан агаараа дугуунда ашиглаа дугуугаа халаагаа тий. Температурыг барихад нь туслаад нэг тийм бас нэг юм шиндгэн цаашаа яг хүн болгонд одоо багууд мэддэг л байх л та. Тэгтээ тэрийг айгүй оновчтой гоёор энэ жил хийгээд тэр нь одоо яг амьдрал дээр хийгчээд байгаа юм уу да. Хонгийн тааруулаад нэг юм ийцэн үү? Тэр нь нэмэр болоод байгаа юм шиг. Тий. Тэр яг зураг нь яг нэг өмнө нь урд хожид харагдаж байгаагүйгээр л хийцсэн байл л тий. Миний анзаарснаар тэр зүгээр нэг юм өмнөх брейк таг чинь зүгээр нэг юм агаар ордог нэг хоолой тэгэл буцаагаар явдаг. Тэгсэн чинь McLaren-ных болохоор ингээд наагур цаагур нь орлоо дээшээ доошоо тойруулж байгаа нэг дилей юм болчихсон. Могоо шиг юм болгоод тэндээсээ гараад тэндээсээ буцаж орж мараад байгаа юм шиг. Тийм хийцэмсэн. Инновац хийцэмсэн дээ тэнд. Тэгээд Red Bull багийн Horner-ийн хэлж байгаагаар бол
Макларен нэг бол хурдан яваад дугуйн хамархан илэгдэх дугуйнгаа амархан халаагаад дугуйн хурдан илэгдэх хэвээр. Нэг бол дугуйгаа халааж чадахгүй дугуйгаа бага илэгдэх хэвээр. Энэ одоо хууль шиг одоо формулад үйлчлдэг нэг хууль шиг юм байгадаг. Макларен энэ жилийн Макларен юугаар гайхамшигтай байна вэхээр дугуйгаа ч амархан халааж ин гэсэн мөртлөө дугуйн илэгдэхгүй. Тийм хурдан яваад байгаа мөртлөө дугуйн илэгдэх. Тий. Тийм байгаа. За тэгээд мэдээний сайтуудаар уралдааны дараа хүмүүсийн реакшн юу гэхээр Ландо Норрис өнгөрсөн жилээс өөр хүн болжээ. За энэ их стресс одоо хойноос нь Макс төрүүлэхээр дагж байгаа үед алдаа гаргасангүй. Тэгээ уралдааныг удирдаад хурд ингээ менеж хийгээд явах бол бас бидэрт бол амархан харагдаж байгаа жишээ жолоож байгаанд айгүй хэцүү байдаг. Тэгээд энэ удаа нэг удаа алдаа гаргаснаас өөрөөр бол төгс жолоодлоо гэж яриад байгаа. Матум хэр. Одоо ингээд энэ байдлаараа хадгалаад авраг авах чадхлаа. Харин яг машин юм байвал бол асуудалгүй байх гэж би бодож байна. Нөгөөд нараас нь гүдэж ирэхгүй болоо. Яг одоо илүү болоод. Яг илүү биш. Одоо адилхан алдсан донд байл да. Ингээд урд хойно ороод те. Яг ингээд шулуун дээр ерөнхийдөө ингээд хоорондоо чин тэр тусмаа илүү прешэр ирнэ шүү дээ ландод. Тэр имийг одоо давж чадхаар одоо юудаг басан болоо. Болсон баха. Би бол гайг байх. Ландогийн одоо хамгийн том дайсан бол Piastri л ах гэж чинь. Хэрвээ яг хоорондын машины заа одоо саяных шиг байвал яг эхний уралдаан шиг Red Bull байвал апгрейд хийгдээд Red Bull хийсэн ч гэсэн McLaren дагаа сайжраад байх юм бол боломж хэцүү байх гэж бодож байна. Тэгээд машинууд харин яг өөрийнх нь машиных нь одоо үндсэн хурд нь адилхан болоод яг чанар нь адилхан болчих юм бол барах. Тийм барах тий. Тэр тохиолдолд тустай барахгүй байх. Машин илүү байж ижил. Тийм машин илүү байж ижил дандаа аврах боломжтой. Тэрнээс Ландо яг өөрөөрөө яг одоо нисгчийн ур чадвараар бол одоо Максиг одоо Хамилт идрүүлээрэ байхгүй. Хамилт идвч нь одоо өгшин ч гэсэн бас л хийгүү уралд нь шүү дээ. Ер нь хийгээр авахгүй уралдаад идэж чаддаг. Тий бүх юм хийж чаддаг. Одоо баг Ландогоос нь Леклерийн ч баг илүү гэж магадгүй тэр тал дээр бол. Тэгж бодож байна. Үхээс бүслэх. Би сайн нодлын ярьжсэн нэг Макларен яг аврагын төлөө нэг үлрэлийн дундаас эхлэнгүүт анханасаа тийм сэтгэл зүйн бэлэгдээгүйс учраас ерөөхдөө ингээд прешэр авч чаддаг бай явцсан гээд. Тэгээ сая үлрэл эхлэхэд бол амар ер нь ширүү ярьстай өнжил манайх аврагын төлөө тийгээл тэр бас нэг юм харуулад байгаа. Ер нь өөрөө бас бэлэн байна те. Тэр тал дээр нэлээд ажиллаж байгаа. Ажилтсан ч гэх юм уу. Тийм баг. Тэгэхээр тэр өөрөө тэгж бодож байгаа ч гэсэн яг нөхцөл байдал гараад ирэхээр тэгэхээр яг ундах байх миний цаг хугацаанд хараална да. Тэгээд Ландо Норрисын багийн анд Оскар Piastri бас өөрөө ингэж хэлсэн мөлий. Үнэхээр одоо гатад үнэхээр харамсалтай. Энэ уралдаанд би бол маш одоо сайн уралдсан нэг булангаас бус нэг булан дээр л би алдаа гаргаснаас би одоо төгс уралдаан одоо өөрийнхөө төгс уралдаан ажиллаа. Тэгээ Оскар бэлтгэжсэн мэл. Тэгэхээр бодохоор яг тэр нэг замаас гардаг эргэлтээс өөрөөр бол алдаа гаргаагүй. Тэгээд Ландо Норрисоос бол эхний стинтод эхний дугуун дээр үзүүлсэн пейс хурд нь илүү байсан те. Норристэй үзүүлгээр гүйцээл байсан. Гэхдээ яг нэг эргэлтэн дээр л би энэ уралдаан алдаа гарсан. Тэгээд биний бүх уралдаан болохгүйсэн гэдэг. Тийм ярьсан мэл. Энэ дээр хэдлээ гоё юу яриа л да. Одоо энэ үлгэж аваад 30 дугаар лап хүртэл ерөнхийдөө ингэ бариад гисэн. За тэгэнгүүт энэ үлрэлийн хамгийн анхны багийн тушаал бууж ирсэн. Hold your position. Бүр нэлийн холцсон байж байгаа бариад баг 0.3 руу ирсэн тий. Гүцэдсэн ш таанаас нь. Гүцэд ерөнхийдөө бол юу илүү темп нь илүү. Темп нь бэс илүү шүү дээ тий. Баг тойрог болгон дээр 0.3 дадсан баха. Тий. Чи амар урт биш тойрог 0.3 гэдэгтэй. Би болохоор нөгөө нэг Максыг дэмжиж Норрис өөртөөдсөн чинь Piastri гүцээд тэгээд нөгөө би яг нөгөө Норрис Piastri хоёрын гапыг харахгүй Макс Piastri хоёрын гапыг хараадсан чинь нэмэгдээд байдیں۔ Би тэгэл Маклар хурдан байгаа мэгээд дахиад нэг дээшэл харсан чи яг Ландог онорчсон. Тэгсэн чинь hold position ёо хараа. Тэгсэн чинь Piastri юу гэлээ? I'm faster but okay гэж хэлсэн. Бас нэг ашиг эмоц юу гаргааг. Би бол наан боогож өгчихсэн. Би ч гэсэн яаж байгаа юм бэ гэд. Тэ. Гэтэ Piastri-г бас гоё шүү дээ тий. Тэгж хариулна гэдэг чинь одоо залуу насгэгч
яг өөрөө ингээд юу гэдэг юм бас өөртнөөс боломж харагдаж байгаа штэ. Машин сайн байгаад байдаг. Өөрөө ингээд сайн нөгөө нэг багийнхаа илүү хүссэн нисгчээ гүйцэтгэх гээд байгаа чинь яагаад гэж асууж болно штэ. Тийм энэ дээр тэгтээ бас нэг сонирхолтой байгаа. 30 дугаар лап дээр hold position гэж хэлчихээ 34 дээр free to race. Тэгсэн. 4 лапын дараа за одоо уралдаж байна. Тэгсэн чинь үжээ холдоо явцсан шүү. Харин нэг дээр асет гараа явцсан. албаар явж байгаа шүү. Тэр яг нөгөө юуг нэг циклийн эвдчихэж байгаа юм шиг надад л тийг санагдсан л та. Ингээл яг модондоо орцсон маа ингээ явж ангууд нь бити дайр гэдэг. Тэгэл бас нэг юм өөрчлөгдөг л хэлэхтэй толгойлолтор баг. Тэгээ дээр нэмээд тэр үн чинь темп нь алдчихж байгаа шүү. Жохон тий. Тэгээ багийн тайлбар нь л юм байсан. Яг 30 дугаар лап дээр угаасаа зам нойтон ингэж дайрж хагаад хоорондоо одоо мөргөлдөх ч юм уу те нэг яах аюултайс учраас одоо байрлал хадгалах гэж шийдсэн. 30 хэдэн лапын дараа угаасаа зам нь хатаад ч юм уу одоо окей болох шинжтэй болоод ирэхлээр окей урд гэсэн. Гэтэ юу стайл айлн л гэж болох та. Багийн хувьд яг зөв л юм л те. Макларны хувьд бол зөв шийдвэр те. Гэхдээ Piastri-гийн оронд одоо чинь Max, Vettel, Hamilton, Schumacher байсан бол одоо сонсохгүй байна те. Юу нэ гэж хажиг гараа. Хажигнаа ярьсан. Доочин тасраа. Нэг Кимигийн бас нэг радио гэдэг үстэй. Сонсож байна үсч чинь. Сонсож байна. Сонсохгүй байна тий. Сонсохгүй байна. Сонсож идэ сонсоод байгаа юм шиг үгүй сонсохгүй байна. Тэр шиг яг тэгээд тэгсээр байгаа. Тийм харамсалтай юм болсон. Тэгээд миний хувьд нөгөө Piastri-г фантазитай авсан байсан учраас бас илүү хүнд цохилт болсон. Тэр би бас нэгэнт Max урагш орж идэх хууд хоорондоо гоё алцаасаа гэж бодоод тэгсэн чинь тэгээд багийн радио орсон. Тэгээд үг дуугу биелүүлсэн. Харамсалтай. Тэр энэ дээр бас нэг тийм байсан. Яг Макларын хоёулаа ингээд яг нэг иргэлтэн дээр ингээд гарсан шүү дээ. Тий. Тэрэн дээр бас Piastri-гийн бас ярилцлага байсан бохгүй юу? Би хэрвээ жоохон хойно явж исэн бол Ландог шарвж байгааг хараад би шарахгүй байх боломж байсан гэд. Яг харахад тий. Харахад үгүй ингээд би өөрөө эргэлт рүү орцсон байсан учраас би юу ч хийж чадаагүй тэгээд яг адилхан араас нь орцсон гэд. Тэгэхээр нөгөө нэг тэр нөгөө багийн юу бас зөв ч юм шиг байгаас тий. Жоохон хойноос хол бити тэгж шахаа жоохон нэгээ хараад ч гэх юм уу тий. Тэр бас ингээ харахлаараас зөв ч юм шиг. Тэгтээ би итгэхгүй байна. Наана хэдий ингээл дараа хэдэн уралдаан дээр харагдаад байна. Тий, хоёр ингээд адилхан тритинтэй ингээл оноо хин нэхэл байна. Тэрийг нь харж байгаа л яа маань. Манайд бол номер 1 нисгч байхгүй гэдэг мөртлөө л байгаа байхгүй. Тэгээд бас Piastri бас гэрээгээ сонгосон мэт тий. Тэгсэн. Олон жилийн гэрээ. Мультиер. Тэгтээ тулгаа мэдсэн биз дээ 28 гэдэг. Би хаанаас уншлаа 28 л. Тулгагийн инсайдер хэм бэ? Нэг хэдэн байгаа. Хамаагүй хэлчихсэн гэдэг юм яхаа болчихно. Формулагийн нөгөө хим болоо наач тийм лээ нөгөө задралдаг химэлээ here we go гэдэг юм лээ. Хөлбөмбөг Романо. Тэр Романо. Тэдэн жил гэж байна. Макс Мерседес рүү явах гэж байна гэдэг. Энийг шүү скриншот. Клип ин шип гэдэг. За Макларнаар тийм байсан. Тэгээд нөгөө дараагийн ярилцах сэдв болохоор бид гурвангийн Tower дээрээ disrespect хийсэн Max Verstappen. Тэгээд гурлаа юун дээрээ Max-ыг оруулаг гэдэг. Тэгээд би нэг юун дээрээ бас хотлоо нэг жоохон бейт нэг шорт тасалтай шүү дээ. Тэрэн дээр нэг ганагийн Max Verstappen энэ жил нэг ч уралдаан төрүүлэхгүй гэж яг нэг тэр хэсгийн тастаад өгөн явуулсан. Тэр рейс болж гарахгүй л лээ. Ягаад ин гарахгүй л гэж. Тэгтээ нөгөө юу л 10% нэлээ те. 10% шанстай гэдгээр. Тэгтээ 10% гэдэг чинь тастаад зөвхөн ингээд тэгж хэлж байгаа шүү. Тэ. Тэгсэн чинь гарахгүй л. Тэгээд нэлийн disrespect хийсэн яалчгүй Max одоо өөрийгөө хараасан. Бэлхий авраг. Борооны уралдаан ч гэдгээ. Бүр батлан харуулсан тийм. Бүр амар. Тэг яг за бороонд яг саавралцсан. Уралдаж гисэн quality дээр бас яг одоо хөөрэ зам дээр явсараад 3 step яваас. Тэгэхээр тэр ч одоо бас яаж тэр машин одоо миний бодлоор бол Кристиан Хорнер
Марк Helmut дэрч баг ойлгохгүй баг. Энэ яаж яаж энийг гаргаад ирв? Яаж энэ цагийг олоод ороод ирвгээд яг энэ дэр чинь нэмээд юу байгаа сте. Лоусон тэнцээ страгл болоод уралдахгүй багцсан нөгөөх нь тэнцээ подиум аваад яваад харин тийм quali хийгээ яваад байдаг. Яг багийн машинуудын аль машин хурдан гэж ихсахаа Red Bull-ийн хурдыг олох амар хэцүү те. Тийм шүү дээ. Нэг нь ингээл Q1 дээр гараач, нэг нь Q3 дээр аац. Баг бол авахгүй юу би тэгж бодчих. Ингээл инженерүүд ингээл нэг feedback призмэрээс лоосон хөлөр заас шаа. Чи зүгээр дагчих. Яри гэдэг. Тийм за. Наадах протокол битээ. Тэгвэл Макс яс гинэ. Юу зүгээр л үү шүү дээ. Тэгсэн тэгээд Verstappen гараа бас амар хийсэн те. Тэгээд шууд Piastri байгаагүй бол баг. Ландо баг болоо. Ландо ордорноор шууд Piastri-г шууд Piastri-г яг нөгөө уртыг хийнгүүтэй. Ландод тэгээ шахагдаад явах тий. Тэрнээс ер нь амжуул яг ингээд ихний төрөлж бараг амжуулж хавлаа. Тэгээ нөгөө ингэж бодохгүй нөгөө Piastri хойно зөвхөн Norris Max 2 үдсэн бол баг эхний 2 дахь эргэлтээс Max шууд нэг орох бол байгаа ч юм шиг. Гэтэ нэг дороод нэг холдохгүй байсан баг. Тийм л ах та тийм. Нийтэн дойргийн хавардаа яг за андч гоё зургатаар гоё юм үзэж чал. Тэгэл тэргэлээ. Нэг эргэлтэн дээр өөр том алдаа шүү дээ. Тийм Piastri-д гүцдэг тэр өөр алдаа шүү. Тэр лок хийсэн үү? Эсвэл нөгөө understeer болоод тэр угаасаа шарвал гараа яасан тийм. Нөгөө тэр ихтэй бас тэрийг бас магтаад л шүү дээ Максыг. Тийм бас юу яахгүй ингээд гоё оруулаад гаргаад буцаад тэрвээ хэрвээ ингээд нөгөө огцом тоормдсон бол дуун угаасаа локлоод тэгээд нөгөө flat spot гэж ядж штэ. Flat spot-тай болох байсан. Тэгээд Макс гიშгэж үзээд локлохын мэдрээд дуугаас бол тавиад өнхрүүлж агаад өөрөө нэрүүлээд гараад ирсэн. Магтаад лээ. Тэгээд хэрвээ тэр ингээд споттой болцсон бол бас тэр ихний стенч дээр уралдаан нэлээ хэцүү болох байсан. Дахиад хошоо орно сте юм. Тий. Гэж ярьж болохгүй бол тэгэл ахаал дуус хэлдэг болно шүү дээ. Тийм дуус л тэгэл баг л 3-4. Тэгээд дээр нэм ийм олон нэг юутай safety car тавьсан тохиолдож байна. Өнөөдөр тэгчихсэн айлаа зураг. Энэ уралдаанд хамгийн нөгөө нэг нэгдүгээр харин тхийн их яс өгч safety car гэж. Хамгийн олон тойрог safety car гэж зогссон шүү дээ. Нэлээ олон. Нэг safety car дуусаг байх талаараас нь дахиад safety car дондоо car дээр бүрш аварлаад. Наадаа шин тэгээд шүү дээ. Одоо энэ safety car нөгөө машины бензин нэмж хийж болохгүй учраас ингээд нөгөө уралдааны тойрог хасагдаад байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо өөрөөр шийдэж болохгүй мүү гэдэг хүмүүс гомдлаад л л тээ. Саяны уралдааны дараа. Шийдэл нь гэж юу юм? Тэгээ шийдэл нь бол одоо Пит рүү оруулж ирээд бүгдийг зогсооё. Одоо бензинийг өрөхгүй. Тэгээд юм холдтол. За ер нь red flag хий гэдэг санаа. Тэгээ full start гэх юм те. Тий. Эсвэл яг зүгээр бүр тэгж full start хийхгүйгээр Пит дотор нь байлгаж агаад тэгээд дахиад safety car-тай нэг ганц хоёр тойрог гаргаад яг хөө тэр safety car-ын дотор ард тойрж байгаа тойргийг л багасгаад тэгээд бидний үзэх уралдааны тойрог ихсэх арга байна уу гэд фэнүүд орст бага хөлбөр гаргацлаа. Тэр сүлд гэхдээ бас нэлээд олон тойрог safety car гэсэн шүү дээ. Дуусгаж хахад би тэгэл ёо ингээл ахаал safety car дээр уралдаанд тусчих юм баг тэгээд. Ашиггүй тэгээд 1-2 тойрог явсан уу гэсэн санагдах юм. Тэр одоо яамар ч тийм стомдгүй мэн. Зогсглоор ч одоо нэг дуу хүрнэ штэ. Гол асуудал. Тэгээд дахиад тэр машин өмнөс машинаас одоо бас буух шаардлага гарна штэ. Хэрвээ одоо юмхээр шгэ буухгүй юм бол яг буухгүй байж зарим нь бол суугаад байдаг те. Тэг яг нэг дугуй солих, дугуй нэг үнгүү солих боломж гарчиж байгаа. Тэгэл дугуй нь хөрөх. Тийм байна. Дахиад дугуйсаа халаагүй ахаа гаргалаа чи нөгөө нэг ахаад аваад шаас нэгсэд хоёр талтай юм байна те.
Яг тэрэн дээр бас хүмүүс тэгээд гомдлтгоороо гомдлсон. Ямар ч байсан хүмүүс одоо яг тэр өөрсдөө тэдний шийдэл биш одоо Питер зогсдог ч юм уу тийм шийдэл байсан бол бас тэр нас дараа нь дахиад нөгөө тал нэр шүү дээ. Үгүй ягаад safety car зүг явж иж болдгүй юм гэл. Тэгэхээр энэ дуусахгүй яриа. Наасан зүгээр үнгүү дуугаас олчлаа штэ гэ тэ. Тэгээд наадсах нь хэр байнг тийм ярьж байгаа тэрсэн. Одоо байгаа нь гоё наа. За дараагийн нэг point Ferrari 1-2 Ferrari 1-2 30 секунд хэдэн мөр байна. Юу Ferrari-г алгасчих. Нэг ярих юм байхгүй. Тий. Тэгээд юу болов Ferrari-гаар хэсэг төрүүлэх машин л явахгүй байна л да. Эсвэл зүгээр машин явах. Одоо Albon Tsunoda хоёрын ард одоо яаж үүсч чадахгүй бүр оног шүү дээ. Ямар санд инженер нь К1-гээ дараач. Амтны бүр үгүй дарчул гүйцчих биш үү гэдэг. Тэр гэхдээ нөгөө хүмүүсийг дагаад төрүүлээд интер хийх гээд орсон бол бас боломж байсан юм шүү. Харин би бас тэгж бодлоо. Стратеги дээр бас алдаа гаргасан. Тий, стратеги дээр угаасаа алдаа гаргасан. Одоо тэр юу Авар Piastri-гийн эрэг болоод тэгээд Ландо угаасаа шууд орсон штэ. Тэнгүүд Verstappen хаарттайгаа чигээрээ явтлаа. Тэрэн дээр нь л гошгорооч жоохтэй бас өөртөө дагаал явцсан. Гол санаа нь юу юм бэ л дээ. Орох гэж байгаа бороо нь яг нэг ширүүн орно. Тэгтээ ширүүн орохдоо ингээд замын нэг хэсэг газарт л нэлийн хүдэн биш. Тэнгүүтээ нэг юуны дараа тэр бороо ингээд угаасаа явчихна гэж тооцоосон юм шиг байна. Тэгээд нэг тойроод ирсэн чинь угаасаа тэр нь худлаа болж тараад ялчгүй ахаад салхи болоо. Тэр хооронд ахаад авар болоод тэгээ ер нь хамаг юм азурцсан л та хаш орцсон. Одоо ус иймэрхүү тохиолдолч ер нь бол тэгэл аз штэ. Тэ? Яг тухайн үед яг ямар шийдвэр тэр шийдвэрийг зөвчөж болно бурж одоо гадаа үлдснээрээ тэр нь одоо зөв болцсон байх юм бол өө ямар гоё арга ямар зөв шийдэл байваа гэл ингээл. Тэгээд тэр 50% тал Ландо Piastri одоо жишээ нь юу гэдэг яг тэр замаасаа гардаг питээс одоо дөнгөж гарсны дараах хэрэгэлтүүд эхний нэг 3-4 дахь хэрэгэлтүүд байсан бол бас юу яхад хэцүүсэн баг. Яагаад гэвэл нэг Питер айгүй ойрхон байсан учраас Ландо цаг нэг алдаагүй шууд ороод дуугаа янзлаад гараад ирсэн гэсэн. Тэгээд гарч ирэнгүүтээ Leclerc шууд сликтэй байхад нь хажуугаар бакл төрлөө өсрүүлээ. Тэгээ уралдааны дараа яг нөгөө инженер хүн бас ямар чухал гэдэг бас нэг тийм артикл гарсан байсан. Тэгээд нэг хүмүүс фэнүүд нөгөө топ багуудын инженер жолооч яг тэр шийдвэр гаргаж байгаа яриануудыг ингээд хэсэгчлээ гаргацсан шил та. Тэгээд хамгийн тайван хэн бэ? Хамгийн одоо хэн нь илүү шийдвэр гаргаж чинь, хэн нь илүү инпут авч чинь гэдэг. Тэгээд тэн дээр болохоор Norris бас айгу маш тайван байсан гэдэг нэг байгаа. Тэгээд Max GP2 бас нэлээд тайван. Тэгээд Max нэг юу хард дээр за хүмүүс слик тайр хийгээд штэ гэдгсэн чинь Max үгүй слик хийх болоогүй байх гэдгсэн чинь. Үгүй бүгд ингэ слик хийгээд байна гэж GP тэгсэн чинь. За fuck it. Слик хийгээ. Тэгээ нөгөө шууд зүгээр яг за тэд нар тэгж байгаа бол би ч гэсэн хийн гэдэг нэг тийм экономис хийлгэж чадж байгаа байхгүй те нөгөө үндэ те. Максик. Тэгээд хүмүүсийн хэлж байгаагаар хүмүүсийн нөгөө хоёр хуваагдж байгаа нь болохоор за яг энэ шийдвэрийг инженер гаргах хэвээр мó жолооч гаргах хэвээр мó гэдэг үзэж. Тэнгүүд яг энэ яг иймэрхүү дугуйс ойлгох стратегийн шийдвэрийг хөвчлэн инженер одоо P2 болон дээр унж ирдэг. Тэгтээ нэг нөхцөл нь бороотой үед одоо зам дээр жолоодж байгаа хүн одоо илүү дататай байгаа учраас ер нь жолоочд найдах тохиолдол их гардаг. Бусад үед бол ер нь P2 инженерүүд их шийдвэр гаргадаг гэд. Тэгээд нэг дахиад яг нэг онцлох юм нь McLaren, Red Bull хоёр яг инженер нь яг зөв асуултууд асууж чадчихна жолоочосоо. Одоо тэр хүмүүс ихэвчлэн угаа нэг стратегийн шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэгмээ тэр хүмүүст одоо зам ямар байгаа мэдээлэл хэрэгтэй. Тэрийг бусад дататайгаар харьцуулаад цаг агаарын мэдээлэлийг харьцуул шийдвэр гаргана. Тэгээд тэр мэдээлэл олж авахын тулд яг хурдан оновчтой асуулт асууж байна. Яг тэрийг болохоор Ferrari хийж чадахгүй байна гэдэг тийм дүгнэлт гараад байна. Тэг яг юу гэж асуугаад байгааг нь жолооч нь ойлгохгүй, цаана юу гэдэг нь ойлгохгүй. GP Max тэгээд Norris энтрийн communication бол айгүй хурдан.
тавч үгүй. Энд дэр бас нэг тулгаагийн бас санаа байсан шүү дээ. Санаач явахтай бас нэг юу. Ferrari одоо юу энэ ялангуяа нэг заавал англиар нэг communication байх хэрэгтэй учраас тэгээ англи хэл нь одоо өөрсдийн их хэл биш учраас ингээд жоохон miscommunication болоод байна. Тэр бас нөлөөлдөг байх гэдэг. Тий. Одоо бид нарт зориулж чааваас англиар яриад байгаа шүү дээ. Ер нь бол Leclerc инженер хоёр нь бол хоорондоо италиар ярих болохгүй юм байхгүй тий. Тэгээ уул нь Leclerc бол итали хэлтэй. Унаага итали хэлтэй. Одоо л Хамилтонтой л уусаа англиар ярих хэрэгтэй. Тэг хүмүүс энэ одоо англи хэлтэй инженер болж аваач наа чинь яг болохгүй штэ гэдэг хэвчтэй. Мэдээш. Тэг үгүй саяны уралдааны дараа тэгээд K1, Brace K1 гэдэг. Тэр байгаа юу гэсэн бэ? Are we going with plan B C? You are C? No B. What are you talking about? Италиар нэг C yes. Бэ планаар явж чинь. Тийм гэж хэлж байгаа царай. C планаа. Тэрэн шиг л яг ийм хүл юм болж байгаа юм бол тээ. Жижиг нэг үлэл болслоо. Дээр нэмээ шинэ хүмүүс хоорондоо бас. Одоо GP Max бол бараг л бас хит юм аа. Тэр хоолойныхаа бараг дуугаар мэдж байгаа л үү те. Дээр нэмээ GP зарим надад тохиолдолд одоо Max өөрт нь хариуцах нь мэдж байгаа юм чинь одоо ямар шуухан үед ямар шийдвэр мэдж байгаа учраас тэгэл асуулт нь гэсэн. Тэгээ бас заримдаа бүр яг ингээд айгу загнаа те. Max ингээд өөрөө буруу юм хийсэн бол би нэг тийм учраас бас заавал ингээд бурууг нь хүлээн зөвшөөрж жоох ингээд эгог нь ингээд жоох дарж өгдөг юм. Тийм. Тэгэл чиний буруу байсан уу одоо ингээд наатаа ойлгосон зөвшөөрж гинөө гэдэг ямар ингээд бас заримдаа бас айгу тийч янд байл. Тэгэл ингээд нэг яг юу зарим үе сэтгэл санааг нөргөл зарим үед ингээд жоохон дараа дарж өгдөг. Тийм. Тэр тал дээр харин одоо инженер дотроос GPU-гс хамгийн сайн нэвшүүлж штэ яг тэр Max-ад эгог дардаг бүх юм ингэж нэг одоо тонгийн тааруулгатай хамгийн сайн юм шиг л шүү дээ. Тэгээ дээр нэм яриан ч гэсэн айгу сайн ярьд юм шиг л. Жахан хар Итали юм. Giampiero гэдэг нэртэй шүү дээ. Одоо Итали хата тий. Тийм л. Гэтэ бас магадгүй юу яж магадгүй Швейцар яж магадгүй. Ганаа тэгээд юу явах вэ? Сайн ихнэр шиг. Инженер л баг юу гэдэг лээ ихнэрээсээ их харж байгаа гэдэг. Да. Тэр Ferrari-гийн гоё мем яваад байгаа шүү дээ. Тэрний талаар яах вэ? За тийм. За үзэж амжаагүй үзэгчтэй байл те. Саяны Ferrari-гийн стратеги Ferrari болохоор 8-д 10-д орсон уу? Тэгээд муу амжилт үзүүлснээс гадна уралдаан донд бас нэг инээдтэй одоо хүмүүс ингэ шоолоод байгаа хоёр радио мессеж явсан те. Тэрэн дээр эхнийх нь Hamilton болон Adam Hamilton инженер хоёр. Тэгээд Leclerc инженер хоёрын хооронд болсон. Эхлээд Hamilton-ыг болохоор K1 гэдэг нэг өрүүлэн дээр нь коннект маш байгаа тийм. Тэр нь болохоор одоо батарейнд байгаа энергийг цуглуулах мод байгаа, harvest мод. Тэгээд тэрийг ингээд deploy хийгээд хүчний машин гүйцэтгэхтэй ашиглах нэг мод байгаа. Тэгээд K1-ийн дарахаар одоо гүйцэхүйдээ дарвал явах юм шүү. Тэгээд инженер нь гууж гисэнтэй Hamilton-аас за K1 available байгаа шүү. K1-гээ дараарай гэж. Би мэдчихэна. Leave it to me гэл. Би өөрөө мэдчихэе гэл. Тэгэл ахаал ихсэн те. K1 available гэл. Тэгэл би мэдчихэ штэ. Тэ жоохон орсон те. Тэгэл хэсэг хугацааны дараа ингээ харсч чинь. K1-гээд юуцсан дарж үзэх үү? Практисийг дараад үзчих үү гэл. Хүн төрүүлэх болоогүй байгаа ч гэсэн юуцсан дараад нэг туршаад үзчих үү гэл. Даруулах гэдэг. K1-гээл дарчихл та гэдэг хэлээс нэ. Тэ Hamilton яг нилээ уур одоо нэг ядаргаатай байгаа нь яг мэдэрсэн мөртлөө айгүй жоохон соёлтой байсан. Тэ харин. I know би цаг нь болохоор хэрэглэнэ гэдгсэн чинь нөгөөтг нь хангалттай ойртож амжаагүй болоогүй байна. Тэгээ болохлоор би дарнаа. Сүүлдээ бүр ингээд хоолт хийгээд үзгээд хилээдсэн шүү дээ. Одоо практик хийгээд дар тэгээд нэг удаа биш ингээд бүр ингээд удаан ингээд K1-а дараад үзээрэй гэдгсэн чи Hamilton гэлтгсэн хаталтай. Дараагийн машин барьж чад.
гэсэн. Энийг унтраадаг канаа хаана нэг. Нэг юу гэдэг эхнэрийн заавараар гэж нэг тийм давчдаг. 1 минут хэл юу вэ нэг. Тим канаа байсан. Дараагийнх нь Leclerc. Юу гэлээ I have a leakage under my seat гэдэг. Энэ суудлын дээр note-ор гэдэг байна. Leakage of what гэсэн дөрөлөө. Тэ. Гэнэ усад юм шиг байна гэж. Тэгвэл усад юм байна. Тэгвэл Leclerc хариултна гоё тий. Add that to the words of wisdom гэдэг тий. Наад хэлсэн үгээ нөгөө хэлсэн тэнийг юмныхаа жагсаалт руу хийчих. Тэгэл үдчихсэн бүхэн зүгээр фар нэг хийсэн. Аа 3 коммент хүртэл ингээд микрофон ажиллаулаа. Энэ нэг ус агаадах шиг байна. Гэхдээ миний нөгөө уудаг ус ажиллаад байна. Тэгээ юу юм бол гэсэн чинь тэгвэл ус л байх таа. Хүн юм асуугаад тахт өөдөөс нь зөвхөн нэг хадраа ашгарч байгаа шиг. Тэгвэл яг нэг тэр юм уу гэл тэгэл юм билгүү дээ гэл. Аам дагуулаа. За бид VR check-in гэдэг юм VR цандарсан юм байна. Тэдгүн бүр ингээд тагсан. Горлаач. Check-in. Тэгээд тэр нь яг нөгөө хоёр дахь хэл гэдэгтэй харьцуулж тайлбарлаад байгаа юм л те. Сая it must be the water гэдэг нь уудаг ус чинь л байхаа гэж хэлснийг bottle одоо water эсвэл нөгөө нэг уудаг ус гэдгийг одоо drinking water гэдгийг зөвхөн water гэдгийг хэлсэн нь биднэрт ингэж инээдэн болоод байгаа л гэж. Юун дээр ч бас тэгдэг үстэй нөгөө нэг энэ гадны хэл дээр чсэн ер нь ус уудаг ус хоёр өөр үгээр хэлэгддэг. Нөгөө инженер нь яг тэр хэлийг нь мэдэхгүй болохоор зүгээр ерөнхийд нь water гэл. Тийм баг тийм. Аль амраар нь л тэгээд тэр чинь яг ингээд яг шууд газ ярьж байгаа юм дээр тийм. Хамгийн ихэнд орж ирсэн үгээрээ Knopf дараал ярьж байгаа болохоор тийм. За тэгээд инээдэн болсон. Тэгээд энэ эхний уралдааны дараа конструктор дээр оноо авсан бүх багаас хамгийн сүлд Ferrari явж байгаа юм байна. Оноо авсан бүх багаас хамгийн сүлд. Гэтэ чинь гойн үзүүд тогтлоо гаштай. Юу гэлээ? 7-8 дарсан гэдэг. McLaren. Өнгөрсөн жил нөгөө Red Bull таал тасархаа байсан. Тэгээд эхний нөгөө quali дээр McLaren бас маш муу байгаад 2 баг нь 7-8 quali дээр шалгардсан. Тэгээд улирал дуусахад ихтэй авраг болсон. Тэгэл яг Итали хүмүүс байна чинь те. Юмнаас дандаа өөдрөг мод харж штэ. Тэгэл ийм хүртэл ухаад алдсан байгаа байхгүй. Зүгээр наа чин авраг эцэст нь авраг болбааны одоо гараа ийм байдаг гэд. Зүйл өгөхөөс илүү төрүүлж одоо McLaren авсан зүгээр л Perez байхгүйсний л одоо Red Bull-ийн нисгчтэй байсны л гайвштэй гэсэн. Ер нь тийм. Одоо бол McLaren хичнээн буудсан 2 нисгчтэй болохоор бас шанс яг энэ байдлаар явуулцал баг. Төрүүлэх шиг явбал Ferrari үдцэл баг. Гөө чи мэдхгүй байна. Зүуд авахнасаа дандаа. Нөгөө нэг гойс юу байгаа сте. DNF-ийн талаар. Тийм үстэй нэрэ. 22 онд одоо өмнөх Grand Prix төрүүлсэн дараа жилийн заавал DNF болоодсан тийм. Leclerc 22 онд төрүүлээ дараа жилийн DNF. Тэгээ Max тэр 23 онд төрүүлээ дараа жилийн DNF. Тэгээ Sainz сая төрүүлээд энэ жил DNF. Дараа жил одоо Norris DNF болох юм байлгүй. 26 онд шинэ машинтай эхлэе тэгэл машин нэвтрэх байх гэж. 26 онд нэг машин арга одоо зүгээр мөрийгөө бэтэ тавьж явах юм шиг. Энэ зүйл тогтол үргэлжлэх үү? Тэгээд гол том багууд руугаа явсан бол одоо рукинууд руугээ шилжээ те. Одоо 6 руки маань хэр амжилт үзүүлв. Тэгээд Боронд эхний уралдаан ингээд гоё байсан чинь Бороотой болоод бүр айгүй жолоотод хэцүү нөхцөл байдал үсгсэн. Эхлээд хөөрхий хажаар formation lab дээр. Яа. Тэр өрөвдөлтэй луухамж гэсэн. Энэ радиогоор ингээд инженер нь нөгөө осолцсныг мэдэхгүй юм яриадсан л шүү дээ. Ингээд яг ингээд зогссон. За яваараа гэдгсэн. Хажаар өөрөө ингээд бүр ингээд шокнд ороод хариулт айгу удаад гэсэн чинь за дуугаа алгаараа яваараа яасан бэ зүгээр үү? Одоо наатахыг үзмүүз гэдэг инженер нь яриадсан. Sorry гэж.
It's okay are you okay гэдгсэн чинь би зүгээрээ тэгтээ намайг өстэй амар уучлаарай гэж зүрэлээ нөгөөт нь яриадсан. Тэгтээ тэр амар тийм тэр нүд тайлтрам. Тэгээ машинаасаа буугаад тэгээд нөгөө хелметээ авч чадахгүй уйлсаар байгаад буцаад бадаг руу батлаад тарсан тий. Хелмет ганцаар гараа ичээл ингээд нүдээр цэцгэлээ ингээд нүд цаарчсан үрхээ. Тэгэд энэ дээр гоё юм гарсан тий. Яг эрэхт нь Хамилтон яа. Энтони Хамилтон. Аргацсан тий аргатаа бүгүрээ миний хүү. Тэр стадтай би бол тэрийг харж бүр ихний хийм болохоор яжлж яг араас нь бэ. Араас нь радсан шүү дээ. Хараа за энэ одоо хараа штэ хэн байж болох вэ? Тэгсэн чинь Хамилтон явж юм яа. Яаж за таавн мэдсэн л дээ. Үзэж байгаад өөрөө тэгсэн мэлээ. Нөгөө нэг хөөрхөн энэ хүүг ослтхыг хараад өстой миний дотор пал гэдгсэн. Тэгээд энд ямар хэцүү байгаа бол за энэ хүүхд одоо яг аавал хэрэгтэй гэд очиод тийм үйлдэл гаргасан гэж өөрөө тайлбарсан. Тэгээд тэрийг бас хүмүүс хараад байгаа. Гэхдээ ер нь бол их бундаг хүн шиг л байдаг шүү дээ. Яг нөгөө 21 онд бас Макс ялагдчаад Хамилтондээс аав нь очиод баяр хүрэг мөрөг гэдэг. Хүн болгон бас магтаалсан тийм. Яг англи. Тэгээ яхаа юу л да бас өөртөө нөгөө нэг бас нэлээд хэцүү амьдрал тоолж үдээ ирсэн болохоор бас бус хүмүүсийг яг ямар юм золиосныг бас өөртөө арьсаараа мэдэрсэн болохоор импакт жоох гэж тийм юм байгаа. Яг тэр 21 онд аав нь бол тийм давхар олон ажил хийж тийм Хамилтоныг тийм уралдуулах гэж. 21 онд аав нь бол яг зөв үнцгийг бол шууд олчих шиг л болсон шүү дээ. Яг нэг уралдааны дараа тийм. За Макс бол буруу байхгүй. Надад уралдаан зохион байгуулсан хүмүүс ч ийм болсон учраас тэгээд чич Максийн оронд байсан бол тэгэл гүйтсэн шүү дээ. Ингээд боломж олдож байгаа. Тэр ямар жолоочтой тэгээд авраг болохыг хүсэхгүй байх тийм шудраг хөшөө ингээд тойн дагаа явуултаа. Тийм болохоор Макс Red Bull буруу байхгүй учраас одоо ингээд баяр хүрэг гээд Хамилтонд одоо тайлбарлаж өгсөн гэж ярьдсан билээ. Тэгээд яг тэрэн шиг л тэг ингээл анхны өөрийнхөөс анхны юу эсвэл алдах шахтай. Өөрөөдөө гэл. Тэс нэг 7 төрөлцсөн. Тэрээс яг дараа жил авна. Тийм болсон. Тэгээд энэ дээр Энтони Хамилтон байгаа тий. Одоо мөрөн дээр 2 читгэр байгаа тий. Нэг сайн хүн байгаа, нэг муу хүн байгаа. Red Bull багийн зөвлөх Хелмут Марко доктор хажаар одоо онголчоод буцааж алхаад драма уйлж муулаад драма болоод би баг өмнөөс нь ичсэн гэж манайхаар нус нулимсэндээ хайлтаа тий юу болчиход ингээ уйлаад байгаа тий баг л. Тэгэхээр энэ дээр одоо үзэгчид та нар бас бодолч юу байсан бэ? Хэрвээ та одоо оронд байсан бол Хамилтны аав шиг байх байсан уу? Эсвэл Хелмут шиг загнах байсан уу? Бодлоо валцараа. Комментчээр. Тэгээд бол Хелмут би бол угаасаа дургу. Тэгээд угаасаа дахиад ямар гачин хүн бэ гэдгийг харуулсан л та. Захир өвгөн гэдгээ. Тий. Тэгээд энэ Хелмутийн бас ачаар Red Bull ерөнхийдөө бас үр зэрэгтэй яваа юм шүү. Бас ер нь бас нэг юм нэг чанга тий чанга болохоор хүмүүсээс байранд нь ажилуулж чадчихээн. Тэгээ юм хийлгэж чадчихээн. Яг юм байгаа багсаа тий харж болох л та. Гэтэ юмчод олон талтай юмчлаа тэгээд Хелмутд өөрөөхөн гаргаж ирсэн үг юм чинь би бол чамайг бол яасан чи ашиг гэсэн хандлагаар бол хандж байгаа. Бас тийм тий. Би чи ийм одоо юу тийм чи ингээ байхгүй бол дараас чинь дахиад өчнөө юм байна. Би өчнөө цааш нь чамаас илүүг нь барыг цааш нь явуулсан чамайг ч явуулж чадсан чи миний үгийг сонсч чадахгүй л да. Тэгэл өөрийнхөө загинжлах өөрийнхөө уусаа үинч тийм үе юм чинь тэгэл тэр гаргаж байгаа үйлдэл нь баг. Тэгээ нөгөө үе ялгаа байгаа шүү те. Тэр үеийнхэн бол тэгэл аав ээж нарын үе юм. Макс яамав жишээнад те. Буцаагаал бороонд daarуулал гаргаж маргаж ирсэн тий. Шүүнэ талдгаа засгэр. Тэгэхээр үеийн ялгаа авах, юмны ялгаа авах. Тэгэл дээр нэмээд одоо сая энэ Хамилтны аавыг харж чадчихсан. Бодсон л үү. Чамайг нэг наргацсан чи чамайг зайнахад тэр нь яад тий. Бас тийм тий. Одоо хаад ямар аргатай шүү тий. Тэр тийм одоо яг мэргэжлийн хэсэгч болцсон одоо Формула 1 хамгийн машины автоспорт хамгийн том
хамгийн том нэр хүндтэй оролдож иж одоо ингэж тийм үг даах хэрэгтэй тийм үгийг даах хэрэгтэй гэдэг байдлаа сандчиж магадгүй. Окей. За тэгээд хажаарын араас Бортолетто. Бортолетто чинь нэлээд шүү дээ. Дүү энэ гэсэн тийм. Дуухан бас safety car дагж явж байгаад. Тийм шулуун дээр хаачихшээл тэгэл баггүйсэн. Ирээл бас цагаан дураас нар гарцсан болов юу гэлээ. Тэгсэн. Нөгөө нэг Австралийн Гран При чинь бас нөгөө нэг зүгээр энгийн машин явдаг замыг бас уралдааны зам болгож өөрчилдөг. Тэгээд нөгөө замын цагаан зураасан дээр халтаргаа үсээд бороотой устаа эдэг огцом хааз өгснөөрөө замаас гарсан. За араас нь тэгээд зөөр рүүки нэр чинь нэрэл рүүки юм байна гэсэн чинь Williams рүүки. Williams манай сайенс чинь чийдэг шүү. Оо дүс гэл. Тэгснэ энэ юу болчихоо би тэрийг нэгтлээ хотлаа гэж бодоодсэн. Тэгсэн чинь дараа нь өгүүлээсэн үлээ те Захирэц. Би бүр сонсчлаа хотлааш. Зүгээр гарчаад ингээ өөрөө хэд явж бороогүй нэг хэр халтахгүй. Үгүй машин яачаа гэдэг инженер чи зүгээр өгш. Үгүй би яах машин гэдэг. Сайн гинтл нэг юм болчлоо. Юу юм бэ лээ? Тайлбар нь өөрийнх нь чи нөгөө нэг Ferrari мотортой байжгаад Williams-ийн Mercedes-ийн мотортой болохоор бас нэг хурдан авах хэрэгэлтийн юм нь арай өөр. Тийм. Тэгээд яг тэр хэрэгэлтэн дээр ингээд араага буулгаж явахдаа бас юу тооцсон моторынхон хүчийг тооцоолог буруу тооцоолоод буруу аран дээр тавиад тэгээ хаацлаад тэг бүхс алдсан байлаа л дээ. Яг өөрөөр ярианд бас байж болох тийм торк яцсан тийм. Тий торк спайк гинт гараад ирлээ. Гинт ягаад ийм торк спайк гарч өгдөө тийм. Тэгээ ялч наарталтай хөтлөгчтэй учраас бүхс аяал. Тэгэл нэг алдчихлаар угаасаа зогсчихдаггүй гулгаа явчих бороод пассенжер болно шүү дээ. Тийм. За тэрний араас тэгсэн чинь нөгөө нэг Алонсог рүүки гэдээ бас хүн болгон жил болгон тоглоом хийдэг тийм. Нөгөө нэг рүүки нарын тэм нөгөө нэвтрүүлэг болоод чиний энэ жилийн хамгийн том өрсөлдөгч вэ гэсэн чинь хин бэ гэсэн чинь рүүки өрсөлдөгч юм бэ гэсэн чинь Алонсо гэдэг. Тэгээ энэ нөгөө нэг Макларен даахта нөгөө нэг юутай л холбоотой юм байл л дээ. Нэг тестинг дээр pre-season тестинг дээр нөгөө машин дотор ухаан алдаад тэгээд очиод хан мөрөгц. Тэгээд имлэг зэрэгтэй өөрийгөө нөгөө Renault жолооддаг юу ингээд шоконд орсон. Бүр анх рүүки улиралдаа бүр 10 жилийн өмнөх юм яриадсэн гэсэн дөнгөс ирчээс. Тэгээд тэрнээс хойш ингээд Алонсо ч ингээ хөвгшөрчөө болохгүй байгаа нааш толгой дотор өөрийгөө ингээ залуул гэж бодоод байгаа. Тэгээд тэр нөгөө Макларны машины нэг тогон цохиулсан гэж яриад юм байдаг юм байна шүү дээ. Таамаг яг учир нь олдохгүй. Тэгсэн тэгээ F1 өөрөө нууцсан гэдэг юм шүү дээ. Ер нь тэгээ нөгөө Алонсо гэж рүүкигээ тоглоом хийгээд байдаг гэсэн. Тэгсэн чинь сая замаас гараа явцсан чи занаа тоглоомч арай хэвтрлээ гэдэг. Алонсо зүгээр явж байгаа тэгээд замаас гарчид гэж юу байсан гэдэг. Тэгээдсэн. Тэгээд Алонсогийн хувьд бас харамсалтай юм байл тий. Тийм тэр нөгөө нэг машинууд замаас гарахтаа замын чулуунуудыг ингэж хайр оруулж ирээд тэрэн дээр нь Алонсо зүгээр таарад. Тэгээ бас бүхс алдсан. Зам явах хэвээр өөрөө бол алдаа гаргаагүй явахаараа замаар явсан чинь зам дээр нөгөө нэг бусад машинуудын цацсан хайрган дээр шарваад байгаа. Машины алдаа гаргасан хайрган дээр манай өөрийнхөө лайнаар явж байгаа. Нүглийн үүрсэн. Тийм бас эндээс болоод нөгөө нэг юу байгаа шүү. Бас нэг яриа хүмүүс яриад байгаа шүү. Энэ gravel буюу одоо юг хол ингэж замтай тулаг тавих юм байлаа. Өөр хүмүүсийн алдаан дээрээс зүгээр хүмүүсээс ингээд одоо хохироод байна. Тэр чинь мэдээж уралдаан дундор хүн гарч ир шүрдэхгүй шүү дээ. Тэр чинь тэгэл тэр чинь ингээл дээгүүр нэг нь санаанд уу яг ингээл явахлаар яаж байгаа. Тэгээ safety car дээр шүрдсэн юм байлээ л тэ өөрхий. Бүр нөгөө бас тэр маршлийн ярьслага байлээ. Тэр төрөнд болоод тэр зогсож исэн баг. Оо бид нар гарч ирсэн айл болохоор цэвэрлсэн гэхдээ наа машин чинь дээгүүр нь явахаар бата зарж ирсэн. Гурван safety car бүгдэн дээр нь гарч бид нар шүрдсэн гэдэг нэг яриадсэн. Гэхдээ тэр 7 угаасаа өмнө нь нөгөө осол болоод тэгээд хурдтай шикэн учраас тэгээд хаалтын цаашлуулах боломжгүй учраас энэ жилээс ингэж хийсэн юм байл та хайрга нэмсэн юм байл. Хурдын айл болох зүйлгнээс илүү сааруулахын тулд тэр нь зөрүүлээд Алонсогийн уралдааныг дуусгасан. Энээр маршлууд гэснээс юунууд маршлууд бас ингээд сонгогдоод уралдаанаа бас ингээд дагаад явд юм л ч тийм. Тийм нэг залуу нэг зураг байсан аахгүй. Би өнгөрсөн жилийн эхэлтэй
Өнгөрсөн жил би ингээд энэ уралдааны ингээс юу хийсэн ингээд маршал хийсэн гэдэг ингээд нэг шар хувцснуудад тавьчихсан. Тэгээ он сартаа дугаартаа аль юун дээр байдаг гэдэг. Тэгээ дагаа явд юм шиг л. Тэр нөхөр үстэй Америк ТV-ийн баг бүх уралдаан дээр яваад маршал хийсэн шүү. Тэгээ би эн чинь тэгвэл ингээд локал ингээд юунээсээ сонгодог биш ингээд урьдчил сонгоод бэлдсэн хүмүүсээ ингээд бас ингээд адилхан ингээд аваа явд юм. Бас тийм баг тийм бах те. Хүн дотоод бас хойлдог л ах л те. Бас жоохон туршлагатай гараад тэгэл за энэ дээр очиж чадахгүй ч гэдэг юм уу юм байдлаа тэгэл замандал. Өстөө ата чинь би бол өөсрөөр нь бодчихсон юм байна. Би бас гэж бодчих. Би тэгээд газар пэйж тэгэл нөгөөт нь зохион байгуулагчд нь өөрсдөө маршлаа гаргаад те. Тэгээд одоо циркут нь өөрийнхөө хийдэг ажлыг хийгээл хүмүүс гаргадаг байх л ч бодчих шүү дээ. Бас харахаар яг тийм нэг юу гэдэг манад болдог хүмүүс нь маршлууд манай тэгээд царайтай хүмүүстэй би хаа маа хувцас өмссөн байгаа байдал нэг яг насаа гой гараад байдаг шүү дээ. Зарим нь тийш Америк руу явахлаар чинь бас тэгээд нэг Мексик дээр ч мэгс царайтай маршлууд л байна. Тийм л латинос. Тэгэхээр Япон хэтэх хийж бас тийм л яа зэрэг хүмүүсд байдаг шүү. Тийм. Яа миний бодлоор яг хэсэг нэг цөөн хідэн одоо бэлтгэгдсэн хүн явж лээд байх. Тэгээд ихэнхийг нь локлоос нь даваад тэдэр нь доошоо зааж мааж өгдөг. Тэгэхгүй л чинь бас хамаагүй хүмүүс авчираад шууд маршал хийлгээ үзэхгүй. Харин болохгүй л ахал та. Дүрм зөндөл юм байна. Мөнгө төгрөг янз бүр хэлэл юм байдаг л үү. Тийм баг. За би ингэж бодож байна. Ингээд уралдааны комментуудаа дуусгуулаа. За тэгтээ. Одоо тэгээд манай үзэгчид энэ хүртэл үзэж байгаад баярлалаа. Тэгээ бүгдээрээ лайк, share, subscribe нөгөө 3 юмаа хийгээд тэгээд өөрсдөө энэ үлрэл хэнийг дэмжиж байна, аль багийг дэмжиж байна. Тэгээд эхний уралдааны сэтгэгдлээ хаана үзв, яаж үзв, ямар сэтгэлтэй үзнэ бидэнтэй бас хаваалцуулгаа шүү. Коммент чараа манайхаа. Бас нэг YouTube-ийн нэг коммент хийсэн. За энэ жил одоо юу авах нь хин конструктор авах нь яг Хамилтон авраг болчихвол зүгээр байна гэдэг нэг YouTube-ийн дараас нэг коммент хийсэн. Тэ. Тэгэхээр бас Хамилтны дэмжигчд Монголд олон байдаг бах тий. Тийм баг шүү. За үүгээр Формула 1 фантази руугаа орё. За өмнөх дугаар дээр болон Facebook постоор бид нэр одоо заяа Mike the Friends гээд Формула 1 фантази лиг үүсгэсэн тий. Тэгээд энд бид гураас гадна өшөө 10 хүн, тэгээд 13 хүнтэй лиг маань явж байгаа. Гэхдээ одоо манай үзэгчид гэсэн оройтойгоо бидний араас одоо академиг нэрээ гоё уралдаанаа ингээд гоё бас хөгжилтэй тэгээ ярих юмтай гоё үзье. Үзэхэд гоё юм билээ. Ингээд хүмүүс гаргачаад тэд нар осолтоод ахаар уур хөрөөл гүйцэд ахаар яа гэж бас арай гүнзгий үзт юм байлээ. Тэгээд эхний 7 хоногийн үр дүнгээр эхний байранд Comeback After Hours гэдэг баг нь ийм нэртэй. Төвшин Баатар Баян мөнх 248 оноотой. Ил тасрах юм. 20 дугаар байранд Kento Corp бэлгүүн жуулын цэцэг 136 оноотой. 3 дугаар байранд Тодмонлав Яш Teddy Bear тулга Twonjo 111 оноотой. 4 дугаар байранд Atlarn Williams F1 team Haruki Nakami 75 оноотой. 5 дугаар байранд Scuderia Zaika Zayasa хотон гэрэл 59 оноотой. Жаргал оюун 6 дугаар байранд 50 оноотой. Big Dreamers with the Goal 41 оноотой 7 дугаар байранд явж байна. За тэгэд сонирхолтой юм байлээ те. Энэ уралдаан дээр айгүйх осол болсон болохоор бас хасах масгоноо аваад би ч юу болоод байна гэсэн. Тэр нь юу яагаагүй хасах нь аваагүй одоо хинээс өөр бусд нь байхгүй хаа. Тэ нэгдүгээр нь дарсан үнээр те. Төвшин Баатараас өөр хасах нь аваагүй байхгүй. Тулгаа юу ингээс ярьчих вэ? Одоо нэг фэнтезигийн нэг ашигладаг одоо чипнүүд байгаа шүү дээ. Тэрийг гэс-гэс төр давчих. За тийм. Тэрийг бас би мэдэхгүйсэн. Тэгээд уншиж үзсэн. Тэгээд фэнтези нь бол нөгөө $100 сая ингээд хүнд өгөөд тэрнгээр 5 жолооч 2 багаар өөрийнхөө багийг бүрдүүлнэ. Тэгээд жолооч нь quality хэр оролцсон, уралдаанд хэр оролцсон, хэдэн өнгө үүссэн, хэдэн үнд гүйцэгдсэн, баг нь хувьд бол 2 жолооч нь хэр явж байгаа. Тэгээд хэр хурдан пит стоп хийснээр л оноонууд ерөнхийдөө авах юм байл. Тэрнээс гадна нэг юм байгаа чип гэдэг юм байгаа. Тэгээд нэг үйлрэлт нэг хүн 6 байснуу 7
5 байсан уу тэр хооронд чипнүүд өгнө. Тэрийг зөвхөн нэг уралдаан 24 уралдаан зөвхөн нэг дээр нь нэг чип ашиглах боломжтой. Тэгээд чип болгоно өөр хийдэг юмтай. Манай энэ Төвшинбаатарын ашигласан байгаа Nov Negative гэх чип нь за энэ уралдаан дээр тэр жолооч одоо хийсэн муу болгоныг одоо анзаарахгүй. Нэг ч хасхоноо банаа өгөхгүй гэдэг чип юм байл. Энийг бол маш зөв ашигласан байгаа. Яг ийм осол аваар их гарах DNF гарахаар чинь шууд хасхоо 20 оноо юм байл шүү дээ. Тэгэхээр тэр мэр хасхооноос сэргүүлэхийн тулд яг ийм осол аваар ихтэй ийм болж бүтэхгүй уралдаан дээр Nov Negative-ийг ашиглах хэрэгтэй байсан байл. За тэгээд Nov Negative-с гадна Limitless гэж байгаа. Тэр нь одоо мөнгөн дүн хамаарахгүй, трансферын тоо хамаарахгүй хүссэн мөрөөдлийн бага бүрдүүлээд 1-7 хоног оролцуулах юм байгаа мэлээ. Тэгээд free transfer гээд сүүлийн нэг юу нэг засвар хийх гээд quali болоод өнгөрцөн уралдаан эхлэх гэж хахад бас ингээд бүх юм төгссөн байхад нэг жолоочоо солих бас нэг чип байгаа мэлээ. Тэгээд 3x DRS boost гээд бас одоо DRS boost гээд нэг жолоочоо оноо 3-аар үржүүлэх бас тийм чип байгаа юм бэлээ. Тэгээд нөгөө 7 хоногт 2 л удаа хүн трансфер хийж сольж болно. Тэгээд дахиад нэг чип ашиглаад бас нэмэлт нэг трансфер оруулж ирэх нэг тийм хүн нэлээд нэг 5-6 тийм чипнүүд байгаа юм бэлээ. Тэгээд санаа нь бол тэгээд жолооч нарын үн багийн үн чинь ингээд дэшээ доошоо болоод хөвсөд байх юм байл шүү дээ. Одоо нэр тийм үзүүлэлтээс хамаарад нэг үн өсөд, маркет value өсөд. Тэнгүүтээ бас зараад өндөр үнэтэй байгаад ингээс зараад тийм тухайн аваад тийм бас 8 яан гээд мөнгө бас өсгөж бол Piastri-г үн мунцсан битлээ шүү дээ. Тэгэхээр манайхан Piastri-г аваарай. Гэлсэн. Тийм байна. Тэгээд манай нэгт орж байгаа хүн маань болохоор 248 оноос тасархаа байгаа гэсэн. Тэгээд ихний одоо Nov Negative гэдэг чип ашигласан, маш зөв ашигласан гэх юм те. Тэгээ хүмүүсийн зөвлөж байгаагаар бол чип ашиглах гэж их яарад хэрэггүй, улирал нэлээд урт учраас тэгээ зөвхөн харж байгаа 5-6хан чип байгаа учраас харж байгаад бүх юм тодорхой болсон уралдаан дээр ашиглах зүгээр гэдэг. Хоёрт орсон Kento маань бол чип ашиглаагүй. Гэхдээ ихэнх оноог нь болохоор Kimi Antonelli 2-оор үржүүлээд 64 оноотой 136-ийнх нь. Гэтэ бас энэ бас мэдрэмжтэй Antonelli тавьсан биш тий. Тэгж Hamilton дэрч биш, цнод дээр биш. Antonelli дээр одоо 14-өөс rookie үнд 2-оор үржүүлээд тавьсан гэхэлэр ч одоо ёо. Тий, бүр 18-7-оос ихсэн шүү дээ. 10 тий. 14-өөс ч лөө 16-аас тий. Тэгэхээр эн чинь бас олон хүн гүйцэн гээд тий амар мэддэг хүн байна уу? Мэддэг хүн байна уу яа. Тоглосон хүн байна. За тэгээд миний хувьд бол Piastri хажаар дуухан Hülkenberg Ocon тэгээд хасах 40 оноо авсан. Дуухан хажаар 2 осолтоод. Тэгсэн ямар нэгэн чип ашиглаагүй. 111 оноотой авсан байна. Тэр нь сонирхолтой байлээ. Тэгээд үзэгчтэй дахиад одоо бичлэгний доор ч юм уу одоо бичлэгэн дээрээ ч юм уу одоо кодыг гаргачих тий, линкийг өгч. Тэгээд та бүхэн бас ороод ирээрэй. Тэгээд бүгдээрээ сайхан үзье да. Ямар хөө юм байдгийг бас. Өөр л болтой үзвш бас яг дэмждэг байгаа үзвш яг тий. Чи угаасаа өөр хүн авахгүй болдгоо билээ шүү дээ. Өнгөн өгөхгүй тий. За уртаа уралдаанаас хүнээс солихгүй бол эн чинь бас юу нүн. Тэгээс ямар нэгэн авчаад одоо юу гэдэг дөнгөж орж ирсэн өөрийнхөө барыг мэдхгүй хүн тийм үнэ ч авчаа тэр бас гайгүй уралтыг хүлэн тэрхлэр чинь. Айгүй нэг жинхэнэ амьдрал дээр дэмждэг хүн фантазид авсан хоёр нь хоорондоо оролдоод тахаар за одоо яг фантазитай нэлийн дээгүүр үзээд байвал бас дэмждэг хүнээс олчих. Гурлаас яг фантазитай харж байгаа нэрээ яг төрүүлсэн үнд нь улирлын төсөлд бас гоё билэг үзэж болох юм тий. Нэрээ бас тэгж болно. Тийм байж болох. Гойснаа. За тэгээд фантазигаас гадна Формула 1 predict гэдэг хэрвээ Формула 1.com гээд ороод гейминг гээд орох юм бол фантазигийн доороос predict гээд бас шинээр энэ жилээс формула хийж байгаа юм лээ. Тэгээ энэ нөгөө бид гурыг хийгээд байдаг нөгөө улирсан баларсан нэрийн цаасан дээр бичиж авдгийг одоо хойжуулсан байлээ. Өөр илүү дэлгэрэнгүй бол олон асуулт болгоц тээ. Юу болгон дээр нэг 10 асуулттай. Тийм. Одоо хин пол авах уу? Подиумын 3 хин байх уу? Багийн дотор хин төрүүлэх үү? Тэ.
Одоо чинь улсаар нь ч юм уу одоо юу гэдэг хоёр Австралиада хэн дээр орох юм гэж. Гой сонирхолтой асуулт байд юм лээ. Тэгээ энэ дээр бас хэн мэрэгэн бөөдийг үзүүлэх гээд лиг үүсгэх боломжтой. Тэгээ найзуудтайгаа хоорондоо өрсөлдөх боломжтой юм билээ те. Тэгээ заяа бас дахиад нэг лиг үүсгэсэн байгаа. Тэгээ кодын шеэрли, линкийн шеэрли та бүхэн бас ороод ирээрэй. Тэгээ бүгдээрээ хэн нь ер нь багцаа сайн формула анзаарч ийна гэдгийг бас үзье. Тэгэхээр хоёр линк байгаа шүү. За манаха. Нэг нь fantasy, нэг нь prediction. Хоёулаа нь ороод ирээ. За тэгээд fantasy дээр маань одоо бол 13 хүнтэй, prediction-ийн лиг дээр нь 2 хүн байгаа. Тэр 2 хүн бол тавраа хийсэн. Тэгээд Тодмолович ядаргатай 100-аас 86 оноо 100 биш байхаа тийм 77% нь 86 оноо хэрч та. Юу болгоно өөр оноо юм байна тий. 77%-ийг нь зөв таагаад 86 оноо авсан. Заяа болохоор 37% зөв тааж 41 оноо авч одоогийн байдлаар бид хоёр ингэж явж байна. За тийм байна. Тэгэд predict тоглож эхлэхээс өмнө гурлаа бас өнгөрсөн 7 хоногийн тийм өөрсдөө predict хийсэн тий. Хуучин аргаараа predict хийсэн. Тэгсэн чинь Max-ыг ханаад. Sorry Max Verstappen. Стаачлаарай гэж. Дахиж юм алдаа. Дахиж танаар ордоггүй. Тэн дээр заяа Piastri Pole авна гэж өгсөн. Leclerc төрүүлэн Norris 2-т Piastri 3-т орно гэж хэлсэн. Ганаа болохоор Norris Pole авна. Norris төрүүлэн Hamilton 2-т орно, Piastri 3-т орно гэж өгсөн байна. За би болохоор Norris төрүүлэн Norris 1-т орно, Piastri 2-т орно. Sorry. Leclerc 3-т орно гэж өгсөн байна. Яалтч нөгөө нэг McLaren тестер сайн байсан болохоор. McLaren руу илүү яасан л та тий. Ханарсан л та гэж юм. Тэгээд бас Ferrari-д бас жоохон найзлалтай тий. Хоёр дахь машин байх гэж бодсон чинь нэг ил хийцэн гэдэг тий. Чинь ил байхгүйсэн. Усал байсан. Усалсэн. Тэрэн нарийн дагаа кросс толцсон мөлий. Ferrari их л өөдрөг хэлтий. Тэгээд тэрэнд нь бас дагаад авчихсан байлээ. Чин цаана Max тэгээд чинь бас манайх төрүүлж юу яриад байгаа юм аа гэсэн чинь манай ч бас шүү. Хоёр тий. Бүгднгийн бодлоо ярьсан итгэх явцсан мөлий тэгэхээр. Нөгөө эсрэг багуудынхаа толгойг эргүүлэх гэж байгаа бид гурийн толгойг дахиад за тэр текстиг нэ гэж өөртөө авсан мэдээлэлд итгээл за тэр юм. За тэгээд үүгээр болохоор Австралитай холбоотой бид гурийн бэлдсэн юмнууд маань дуусж байна. Тэгтээ формулагийг үлэлсэн нэг гоё юм нь одоо дахиад race week шууд. Яа одоо нэг гоё юм нэнтэй. Өмнөх одоо за юу гэдэг нэг 5-6 жилийн хүмүүртэй харьцуулах юм бол чинь 2-7 хоногт л нэг уралдаан болдог гэсэн шүү дээ. Одоо бол зарим үедээ дараалал 3-7 хоног юу те нодлон чинь тэгсэн мэт те. Тийш тий Европт нөгөө triple header те. Яа гоё байгаа юм шиг. Нэг юунаас ярьж дуусааг байтал дараагийн уралдаа эхэллээ. Гэтэ одоо эхнэрүүд сайн мэддэг болсон хаа те. Тухайн үед бол наач ямар их болдгийг дандаа болж байгаа юм ингээд. Наагаас идэгдэгч жоо юм байна. Ингээл тойрол эргэлдээд идэм юу нь үзтiin бэ. Гугасаал тэгэл тухай чинь Шумахер. Тэр Шумахер яа. За энэ 7 хоногийн Гран При бол Шанхай Гран При болно. Тэгээд спринттэй уралдаан болох юм байлаа. Одоо гоё рекорд болох бас гоё шанс байх багуудад. Тэгээд манай түүх цаг агаарын одоо урдчлан харж байгаагаар бороомор бол орохгүй нэлээд халуун уралдаан болно. Тэгэхээр машинуудын жинхэнэ хурд харагдах. Хуралдааны хурд ямар вэ гэдгийг одоо харах боломж олдноо гэж таамаглаж байна. Тэгээд Улаанбаатар Шанхай хоёроо 1 цагийн бүсд байдаг учраас 5 дахь өдөр спринтинг квалифай 3:30-аас гарна. Хагасанд бол 11 цагаас Монголд спринтийн уралдаан. Тэгээд хагасанд өдөр 3 цагаас Монголд квали уралдааны байрлал тогтоох уралдаан болно. Бүтэнсээ өдөр 3 цагаас бол яг уралдаан Монголд болох юм байна. Бид гурван хувьд бол 5 дахьд 8:30-аас Будапештийн цагаар спринт квали, үүрийн 4-өөс спринтийн уралдаан, өглөөний 8-аас квали, өглөөний 8-аас бүтэнсэнд уралдаан.
ийм цагтай байна. Бас ч яах болж байна бас. Үзэндээ. Тэр спринтийн уралдаан бол хэцээч. Дөрвөөс тэр өстэй. Тэр чинь тэгээд яг яцгаа дуусч рич яг ингээд дөрвөөс ирчээд нэг үзэх тэр чинь дундаас нь шууд тасрал бацаа. Яг гоё үдсэн бас болохгүй тийм үхлүүд ингээ үзээ. Ингээ нэг дуухгүй ингээд сүнс орж ирэхгүй тэгээд хаан за юу юм яа л дагсаа өдөр чинь гоё хоёулын зэрэг үзэх юм шүү. Дуусныхан дараа шууд спринт рейсийн үзэнгүүтээ квалиг нь үзэл. Тийм ээ. Яг шууд нэг бол яг квалига үзчих квалиг дууссан гол шууд спринт тийм мэдээлэл авчих юм байна. Гэтэ хийлчихлээ хта нэг Мурат гэж хийж байгаа тийм. Цуулж л үзэхгүй болол. За тэгээд ийм байна. Манай үзэгчид бас нөгөө нэг Формула Монголиагийн Facebook-ын чатан дээр хүмүүсээс уулзаад Монголд нөгөө оройн нөхөж үзсэн байсан тийм. Тэгэхээр энэ уралдааны цаг бол бас Австралиг бол арай гоё Монголд таарж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн бас Монголд байгаа хүмүүс бас бидэрлүү нөгөө нэг яаж үзэх вэ гэдэг асуултууд бас ирээдсэн тий. Тэгэхээр мэдээж одоо хулгаагаар үздэг олон сайт байна. Хэрэг VPN ашиглаад үнэгүй вебсайтаар өөр улсын одоо шууд дамжуулалтыг үзэх боломжууд байна тий. Тэгээд зөндөө олон боломж байгаа. Тэгээд яг бидэрлөө юугаа би нэг тийм текст файл бэлтцсэн. Одоо нэг ийм сайтууд арай гайгүй ажиллаж магадгүй гэдэг. Тэгээ ийм улсад үнэгүй гард юм байна гэд. Тэгээ та бүхэн манай бичлэгийг үзээд манай Facebook сайт руу, Instagram руу бичих юм бол бас тэрийгэ дамжуулж болно. Гэхдээ надаас авсан гэж хэлж болохгүй шүү. Чимээгүй. Тийм байгаа шүү. За үгээр цаасан дээрх юм бол байхгүй болж байгаа. Гэхдээ бид гурав нэг үзэгчдийн асуултанд хариулах. Тэгээ. Сүүлд нэг юм байгаа тий. Хамгийн ихний асуулт болохоор Формула 1-ийн энэ нөгөө их ашиглагддаг үг хэллэгүүдийн талаар slang тий. Монголоор одоо юу гэх юм? Түгээмэл ашигладаг үгс гэх юм уу? Одоо тэднэрийг тэгээд тэр хүний жишээ нь болохоор box stay out гэдэг ч юм уу тийм үгнүүд яг юу гэсэн үг юм бэ гэдгийг нарийн тайлбарлаж өгөөч гэдэг хүсэлт ирсэн байна. За box stay out гэдгээс эхлэв. Box хайрцаг. За box эдэн ч болохоор юу штэ Питер руугаа одоо жолооч бол дуудаж байгаа. Дуугаа солих ч юм уу одоо ямар нэгэн эдэн солих аргашаа одоо гараж руугаа ирээ гэж дуудаж байгаа юм бол box гэж шууд дуудаж байгаа. Тэр маш хурдан дээр минутэндээ мэдгэтгэхээр stay out гэдэг нь болохоор яг эсрэгээрээ нисгч нь одоо аргыг гараж руу орж ирчихсэн бол оржгүй гадаанаа үлдээд уралдаанаа өргөжлүүлээ гэж байгаа. Тэр нь бол мессеж гол. За тэгээд undercut overcut. За undercut энэ болохоор нэг дугууны стратегтэй одоо саний пит гэдэгтэй бас холбоотой тийм. Багууд нэг одоо бол undercut нь их түгээмэл ашиглагддаг тийм. Одоо жишээ нь Monaco дээр ч юм уу би нэг гүйцэх боломжгүй хажуугаар нь тойрч гүйцэх боломжгүй уралдаан дээр бол дугууны стратегиар нэгнийхээ урд гарах тийм оролдлогууд хийдэг. Undercut нь юу юм бэ гэхээр за хоёр машин хоёулаа адилхан дугуйтай эхлээд хоёулынгийнх нь дугуй илэгдэх тусам одоо хурд нь удааширч идэг тийм. Одоо газартай барьцлалтах нь алдагдаад огцон дуусч чадахгүй учраас баг секундээр тийм удаан тойроод идэг. Тэнгууд undercut гэдэг нь хойно явж байгаа машин төрүүлж бит рүүгээ ороод шин дугуйтай гарч ирээд шин дугуй нь зам дээр үлдсэн хүний хуучин дугуйнаас илүү сайн ажиллаж байгаа учраас илүү хурдан тойроод зам дээр үлдсэн хүн дахиад дугуйгаа солтол 1 2 3 тойрог дотор хоорондын зайгаа 1-2 секунд 3 секунд идээд тэгээд тэр хүн дугуйгаа солиод гараад ирэхэд нь урд нь орцсон баг. Тим стратегийг бол undercut гэж нэрлэж байгаа. Өнөөгийн формулад нэг их ашиглаад байддгүү overcut нь болохоор яг энэнийхээ эсрэг. Нөгөө хүн төрүүлээд орж явахад нь зам дээр удаан үлдээд тэгээ удаан үлдснээрээ нөгөө хүн шин дугуйтай гарч ирээд зам дээр уучраа олох гэсээрээ нөгөө хүн илүү хурдан цаг хийдэг эсвэл текстнэрээ хождог зам дээр удаан үлдснээрээ хождог нь л дараагийн нь сольсон дугуй арай илүү одоо богино настай арай шин дугуйтай гарч ирээд дараа нь тэргүүр илүү хурдлах. Одоо энэ дэр бол яг нэг overcut-ыг бол McLaren хийх боломжтой байхгүй. Нөгөө дугуй нь илэгдэхгүй бас ингээ менеж хийгээд олон тойрог явж байгаа хооронд нөгөөдөл нь дугуй нь илэгдээд хороо сольж байгаа хооронд дуурай явж л ер нь л тийм цагаа алдахгүй. Тийм цагаа алдахгүй. Байгаснаас үүш тийм. За дараагийн үгнүүд нь
understeer oversteer. За энэ дээр болохоор нэг жолооч нэг олон ярьдаг. Understeer oversteer гэдэг. Өрүүлээ та нэгтээ ингээд анзаараарай. Өрүүлээ мушигд мушиж байгаа талынхын дуу нь илүү иргэнэ. Авши гадна талынх нь илүү эргээд дотор нь илүү одоо бага иргэд. Тэгжиж нөгөө нэг шаруултаас хамгаалж яг юугээ барьж авч ингэж одоо эргэлтийнхээ барьж тийм юугээ барьж авч үлдэж иргэж чадчих байгаа. Тэгэхээр яг энийг нэг жолоочийн одоо мэдрэмжтэй тааруулж өрүүлийнхэн сенсийг одоо хэллэгш тааруулж хийн. Тэгэнгүүт oversteering хийхлээр жоохон эргүүлж яхад нь дугуй нь хит эргээд тэгэхээр нэг хүссэн хэмжээнд эргэж чадахгүй илүү эргээд. Тэгэхээр цаа буцаж дарах шаардлагатай болно. Тэнгүүд нөгөө хүн чинь хурдтай явж байгаа үед нөгөө oversteer ихлээр бас замаасаа гарах аюултай болчиход байгаа. Тэгвэл understeer нь юу ихлээр эргийгээд байхад нь нөгөө нэг өрүүл нь дугуй нь эргэж өгөхгүй. Машин ирэхгүй байх. За ийм байгаа. Энэ гэхдээ одоо ер нь байнга л ярьдаг л да. Ингээл өрүүл understeer болоод энийг янзлах хэрэгтэй нэгэл. Тий. Одоо жишээ нь одоо хүнд машин, том машин тэгээ өндөр хурдтай ирж хагаад чи ингээд нөгөө физикийн нөгөө юунаасаа болоод те гацтай байрцалдах инерц юунаасаа болоод хичнээн эргмээр байсан ч гэсэн машин нэгээд ирэхгүй чигээрээ явах тохиоллоо. Тэгэхээр одоо ингээд understeer болоод байна явахгүй байна гэдэг. Тийм бага. Дараагийн үгнүүд нь болохоор slipstream. Slipstreamтэй бас ингээ юу хальж ярил зүгээр ах. Тийм нэг уйлдуулж ярил нэг dirty air, clean air гэж ярьдаг те. Нөгөө нэг машиныг одоо хоёр машин уралдаал явж байна. Нэг нь урдаа нэг нь ардаа. Ард явж байгаа машин урд явж байгаа машинаас гарч байгаа агаарт одоо гарч байгаа агаарыг нь одоо dirty air гэж хэлдэг. Ягаад тэгэхээр нөгөө нэг салхичнаас нь гарч байгаа юу нэг эргэлттэй жоохон одоо шулуун биш орж ирдэг учраас ард явж байгаа машиныхаа нөгөө нэг аэродинамикт одоо машинжлах илүү хэцүү болгоод дээрэс нь нөгөө нэг яг хүссэн яг тэр нөгөө нэг юунд нь ажиллаж чаддгүй. Тийм болоо тийм. Дээрэс нь бас халуун агаар гарч ирж байгаа болохоор дууг нь илүү халаагаар илэрдүүлэх аюултай байдаг. Тийм учраас нэг dirty air гэж хэлдэг. Тэнгүүд slipstream дээр яагаад уйлж байгаа гэхээр яг зөв юугээ бариад байх юм бол одоо уртлын машин нэг өөдөөс сөрөх юуг хагалж өгч байгаа учраас бас давуу талд салхийг хагалж өгч байгаа учраас тийм сөрөх хүчийг багасгаад бас илүү хурдтай явах боломжийг олгодог. Энийг нөгөө юун дээр аягүй ашигладаг те багууд quality дээр хоёрдугаар шулуун зам дээр нөгөө нэг нисгч нь урд нь орж ирж хурдыг авахулж агаад намаас олдог те. Яг утаанд дээр харах одоо юу гэдэг зам тэр жигтэй ингээ утаатай юм байлаа гэхэд урд нэлээд хол явж байгаа нэг дагаарын зүсчгөө те. Ингээ дагаарын ингээд одоо сүр хүчний багасгаа задлаа тэрэн дээр нь яг ардаас явж байгаа юм шиг илүү хурдан одоо юу гэх сүр хүчээр top speed нь одоо тий илүү өндөр километр цагт хүрчихэж байгаа тий. Тэгвэл шулуун дээр энэ хэрэгтэй булан дээр хойно дагахад асуунтаа болохгүй хэрэггүй юм болчиход байгаа. Булан дээр яагаад хэрэггүй гэхэлээ нөгөө нэг хажуунаас цохиж орж ирээд машиныг ард дагаж явж байгаа машин маань замаас гарах айлталж нөгөө нэг эргэх юу н баггүй. Ямар ч тооцоолох ямар ч тийм юу боломжгүй болчих. Шанс байхгүй тий. Машин яг яаж эргэж ямар одоо өрүүл дарахад ямар одоо үйлдэл гарах нь ерөөс ямар ч тооцоолох. Урьдчилан таах тийм юу байхгүй. Тэр машиныг хийсэн хүмүүст бол тэр машиныг газартай сайн барьцалтуулаад хурдан явах нь хамаатай болохоос яг хоошоогоо ямар агаар очиж байгаа нь хамаагүй байгаа тийм. Тэгээд хоошоогоо тийм муухай тэгээд хойтлын машиныг хийсэн хүмүүст бас яг ингээд яг гоё агаар ирж хахад машиныг гоё ажилуулдаг юм хийцэн байхад хамаагүй юм халуун ингээд агаар ороод ирэхээр машин сайн ажилдаг. Үстэй явахгүй. Тэгээ формулагаас хүчээр одоо регуляшнэр хоошоогоо гадаг агарыг өгдөггүйгээр тийм регуляшн зохиож өгч байгаа шүү дээ. Энэ одоо л тэгээ артлын тэр диффузор, артлын wing энтриг бас ингээ аль болох дээшээгээ хоёр тишээгээ салхин гарч явдаг ааш ч юм уу тэгж зохион байгуулж хийж байгаа. За өөр ямар үг? Ингээ баг болчихсон. Ингээд баг болж байгаа тий. Тэгээд сая бид гурав яриаггүй. Гэхдээ та нарын бас манай үзэгчдийн мэдмээр байгаа үг ч юм уу тий. Эсвэл одоо хуралдаа үзэж яхсан сонсогдоод гэхдээ юу гэдэг байгаа юм бол гэсэн юм эсвэл тийм тактик, тийм үг хэллэг байвал бас бид нартай уулзаарай. Тэгээд дуртай яа.
бас бид гурав мэдэхгүй юм байж магадгүй шүү дээ. Хамтдаа Ферраригийн гэхдээ тэр планы бол мэддэг шүү. ABCD CC гээ болоо тий. Юун дээр нэг ганц юм байсан нөгөө нэг FIA-гээс нөгөө нэг саяны уралдаан quali enter дээр нөгөө нэг DRS нэгтгэхэд нөгөө нэг flex wing нь хэр яаж нэг өөрчлөгдөж байгаа хараад тэгээ ерөнхийдөө энэ өөрчлөгдөж байна. Энэ бүр болж байгаа гэх тэр нь бол тэгээд одоо Шанхай уралдаан дээрээс юу тодорхой юуг ахаад 2 мм нарийсгч өгсөн бил. Хоорондох зайн өшөө нарийсаад. Юу юм бэл ч хурд топ спидээр явж хад 75 кг ирдэг гэж ардлын юм дээр. Салхинаас зөвхөн те дарж байгаа юм шиг үү? Килограмм гэсэн 75 ньютон гэсэн байсан юм шүү. Би бол NM гэсэн дарсан тийм ньютон метр. Аа тэгээ ньютон ч өөрөө тэгэл килограммыг өрч өгнө юу лээ. Тийм яг нэг хиттэй тэглээ. За нэг тийм байсан да. Ярда тэр ярин чангалж байгаа гэдэг. Одоо тэгээд Red Bull сансандаа өрлөө. Тийш дээ Red Bull гомдсон сансандаа өрлөө. Тэгээ одоо яг энэ флексийг яг бандчвал багуудын бас харьцаа хэр өөрчлөгдөх нүг гэдэг юм сонирн байгаа юм шиг л те. Одоо Испани дараа ч юм уу дахиад нэг ордер өөрчлөгдөх магадлал байгаа гэдэг юм байна. Гэхдээ McLaren-ы хувьд одоо бүхэл юм нь хамгийн сүүлийн үеийн технологи, инженер сайн баг учраас тим юмнаас хамгийн хурдан сэргэлт авч хамгийн хурдан тасан зохицох нэг McLaren баг. Тийм баг. Гэж таамаглал байгаа. Хичнээн одоо цохилт авсан ч гэсэн бүх баг цохилт аваад буцаад зэрэхэд McLaren-ус хамгийн хурдан байх. Тааж байгаа үлээ. Баг үний орт хөөдөр. Тийм баг. Ямар байдлаас яаж гарч ирв тэгэл. Тэрийг харахад дандаа нэг жил эхлэхэд л нэг урагшгүй баг байдаг гэсэн тий. Чи одоо өөр тэр чинь одоогийн явж байгаа илгүй шиг ихчил тэр хойно л байсан биз дээ 12 жил байнгаас тэгснэ тэгэл 3 жилийн өмнө чинь юу Piastri анх нэмд явж өгөхгүй баг хоёулаа ард байсан биз дээ тэр хоёулаа дандаа Q-ийг хасагддаг юм жилийн өмнө 7-8 байсан баг тий урдж штэ за тэгээд үндэтгэв. За тийм гэж. За энэ бол бидэнтэй хамтаас үзэгчтэй баярлалаа. Тэгээ та бүхэн видео таалагдсан бол лайктаараарай, бас шеэрлээрэй, subscribe хийгээрэй. Дараагийн уралдаан хүртлээ түр баяртай. Тэгээд юу яана. Уралдаан чинь болж байгаа л ерөнхийдөө дараагийн дугаарыг нэлээ халуун дээр нь хийх чинь тий. Бид өөрөө ярьсан байгаа. Одоо л юм давхцаад жогоор ичлээ те. Тэглээ. Бас парк явсаа. Тэр ихүү яах вэ манай. Өдөрний рилс баг авах уу. За тэгээд рилс үзээ та нар ойлгох хэлгүүдээ гэж. За 15 дуурай. Сонин сонирхолтой 15 дуурай. 15.2. Окей. За ингээд үзэгчтэй баярлаа. За баярлалаа. Баярлалаа.